За бүгдээрээ уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. Stereotype байна. Дараагийнхаа бичлэгээр уулзж байгаа таатай байна. За энэ удаад болохоор 3 дахь читгээдтэй холбоотой бол уншлага хийх гэж бэлдсэн байгаа. За тэгээд энэ бол нэлээд олон хүсэлтийн дагуу хийж байгаа бичлэг. Зөндөө олон хүмүүс комментэр болон хуваар Stereotype руу бичээд ийм уншлага хийгээд өгөөч гэж нэлээд хүсэлт хүргүүлсэн байсан. За тэгээд энэ төрлийн уншлага бол би ер нь дахиж хийх болов гэдэгтээ бас жаахан эргэлзэж байна. Ерөнхийдөө бол би энэ төрлийн уншлага хийх нэлээд дургу, хуваарч бай, ер нь одоо ингээд нийтийн generalч бай, ерөнхий уншлагч бай. Ерөнхийдөө бол цаашдаа бас хийх жаахан сонирхолтой байгаа. Яагаад вэ гэхээр уншиж байгаа, сонсож байгаа хүмүүсийг үргэлж хин нэгнийх нь эхний сонголтод байгаасай намайг юу гэж бодож байгаа бол нөгөө хүнтэй ямар мэдрэмжтэй бол гэсэн ийм мэдрэмж бол хүнд хамгийн хэцүү мэдрэмж байд юм шиг санагддаг. Тийм болохоор үргэлж өөрийг нь нэгт тавьдаг харилцаанд байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. За гэхдээ мэдээж олон санал сэтгэл ирсэн тул хин нэгэнд ч гэсэн тус болж болох болов гэж бодоод энэ бичлэгийг хийх гээд ингээд сууж байна. За YouTube-ийн бичлэг маань ерөнхийдөө бол ямар асуултанд хариулагдах вэ гэхлээр таны бодож байгаа хүний таныг гих сэтгэл мэдрэмж болон нөгөө хүний гих сэтгэл мэдрэмжийг бол салгаж үзнэ. За ингэснийхаа дараа болохоор таны бодож байгаа хүн 3 дахь читгээдтэй харилцаанд ер нь бол түүнийг бариад байгаа зүйл нь юу юм бэ? Энэ харилцаанд тийм яагаад энэ 3 дахь читгээдтэй харилцаагаа дуусгаж чадахгүй байгаа юм? Яагаад энэ харилцаанд ингээд энерги зарцуулаад ингээ харилцаад байдаг юм бэ гэдгийг нь бол ерөнхийдөө бол үзээд YouTube-ийн бичлэг маань дуусж байгаа. За 3 дахь читгээдтэй бичлэг маань бол нэмэлттэй бичлэг байгаа. За нэмэлтийн асуулт нь болохоор тэр таньдаас болохоор юу хүсэж байна вэ гэдгийг үзэн таны бодож байгаа хүн танаас юу хүсэж байна вэ? Тантай холбоотой бодит зорилго төлөвлөгөө нь юу вэ гэдгийг бол үзэн тантай ер нь цаашдаа яг яах санаа зорилготойгоор ер нь харилцаад идэм бэ гэдгийг нь үзээд тэгээд энэ гурван та болон таны бодож байгаа хүн мөн цаана байгаа 3 дахь читгээд энэ нөхцөл байдал ойрын 1-3 сард ер нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг үзээд тэгээ энэ хүний танд хэлхийг хүссэн үг нь юу юм бэ гэдгийг үзээд ингээд нэмэлтийн маань уншлага бас дуусж байгаа. За тэгээд одоо хэдүүлээ пингээ сонгоё. Энэ удаад пин сонгуулна. За эхний пин болохоор in my delulu era буюу the delusional era гэсэн үг шүү дээ. Delulu гэдэг чинь агаар дээр буугаагүй хит агаарын юм юу хөрсөн дээр буугаагүй хит агаарын юм бодсон ийм үеийг бол илэрхийлдэг. За хоёр дахь пин нь болохоор Jane Austen-ы Pride and Prejudice зохиолын яг нөгөө киноныхын сцен нь хамгийн төгсгөлийн хоорондоо нийлж байгаа сцен байдаг. За 3 дахь пин нь болохоор ийм dollar bills долларын дискэртийн ийм пин байна. За манайха огт нэгч дүрсэнд татагдахгүй байвал альч пин руу татагдахгүй байвал таны уншлага бас биш, таны энерги энэ уншлагт байхгүй байж болно. Харин хоёр юм уу хоёр ер нь бол пин руу ч юм уу хоёр файл руу татагдаад ах юм бол хоёулынгийн сонсоод үзэрэй гэж зөвлөе. За заримдаа хүмүүс болохоор энэ хүчиртэн татагдсэрний энэ пинд нь татагдаад байна гэдэг хоёуланд нь бас энерги нь байж магадгүй учраас хоёулынгийн сонсоод үзээрэй. За тэгээ ямар ч харилцаанд байхгүй, хин нэгэнтэй огт харилцахгүй байгаа, ямар ч 3 дахь итгээд байхгүй ийм хүмүүс маань, ийм нөхцөл байдалтай байгаа хүмүүс маань бас үзчихэд юу вэ 3 дахь итгээдтэй юм уу нөгөө хүн маань тэгээд одоо намайг ингэж боддог, нөгөө хүн ингэж боддог байсан юм уу? Би ямар ч харилцаагүй штэ яагаад юм гарч ирээд байгаа ингээд бас иймэрхүү комент бичээд иймэрхүү юм асууад идэг хүмүүс бас байдаг. Манайхаа нөхцөл байдалтай таарсан энергитэй байгаа бичлэгүүдээ үзээрэй гэж зөвлөе. Хэрвээ 3 дахь читгээдтэй байхгүй, огт байхгүй ийм нөхцөл байдалтай байдаг бол заавал энэ бичлэгийг үзэх шаардлагагүй, энерги байхгүй гэсэн үг. Миний channel дээр болохоор YouTube channel дээр өөр мөн no contact ч юм уу те харилцаа холбоогүй байгаа хүмүүс юу гэж бодож ийн таныг санаж гэнэ ч гэдэг юм уу иймэрхүү сэдвтэй уншлагууд байгаа учраас таны энерги байхгүй бол өөр уншлагуудыг сонсоод үзээрэй гэж зөвлөе. За тэгээд илүү зүйл нь уншаад яахав шууд уншлагатаа орцгоё. За 1-р группийнхан маань уншлагатаа тавтай морил 1-р группийнхан маань in my delulu era гэд пин сонгож орж ирсэн байх. Энийг ишээ тавьчих.
За одоо болохоор таныг гих сэтгэл мэдрэмж болон 3 дахь читгээдэг гих сэтгэл мэдрэмж гээд салгаад үзнэ. За надад бол бас хүзрээ нэлээ удаан халж ийн гэдэг гомдол бол ирсэн байлээ. Тэгээ заримдаа үнэхээр унахгүй байхад яаж ч чадахгүй үе бас байдаг. Тэгэхээр магадгүй би энэ хэсгийг гүйлгчиж магадгүй. Тэгээ харъя. За 1-р группийнхний маань бодож буй 1-р группийг гэх сэтгэл мэдрэмж нь ямар вэ? Нэгдүгээр группийнхан маань жаахан харилцаа холбоогүй байгаа хүмүүс маань ороод ирсэн сонсож байгаа шүү байна. Яг нэг болох уу, харилцаа дуусгах уу, үргэлжлүүлэх үү гээд нэг хоёр юмны голд яг нэг эргэлтийн цэг дээр зогсчод байгаа хүмүүс. За харъя. За таны бодож байгаа хүний таны гих сэтгэл мэдрэмж нь энд л харин нөгөө 3 дахь читгээдээ бодох сэтгэл мэдрэмж нь бол энд байгаа. За ингэж үзэхэд болохоор тантай харилцаанд гэх юм бол энэ тоо хоёрын дунд бол энэ хүн бол тантай илүү харилцаагүй, эсвэл маш бага харилцаатай, минимум харилцаатай тий ийм харин нөгөө 3 дахь читгээдтэйгээ арай илүү гүнзгий харилцаатай харилцаа нь дуусаагүй байгаа харагдчихээн. Тэгээ тантай болохоор харилцааныхын динамик ямар байгаа вэ гэхээр нэлээ энэ хүн бол таны болон энэ хүн одоо 3 дахь читгээд хоёрын хооронд нэлээ ингээд
эргэлзээд байдаг. Сонголт хийж чаддгүй. Яг аль талдаа илүү их сэтгэлтэй юм бэ? Би аль талд нь илүү хайртай юм бэ гэдгээ бас яг сайн бүрэн дүүрэн ингэж шийдэж чадаагүй байгаад байна. Тэгээ ингээд юу гэж эргэлзэж байгаа вэ гэд тэгэхээр зүгээр ингээд 2 талтай тийм тантай болон 3 дахь читгээдтэй гэл явалдаал за энэ нь гой сайхан уу энэ нь хөөрхөн үү гэж одоо тэгж бас эргэлзээд байгаа зүйл биш. Хинтээ нь харилцаагаа дуусгаад хинтээ нь би цаашаа явах уу? Одоо хэрвээ энэ мөчөд энэ хүн энэ сонголтыг хийх юм бол сонгосон хүнтэйгээ бүр яг цаашаага гэрлэн суун тийм гэр бүл болно. Нэгт ингээд зүгт явна, гүнзгий харилцаа тогтооно, урт хугацааны зүйл байна гэж одоо шийдэх гээд байгаа байхгүй юу? Гэтэл тэрэн дээрээ шийдэж чадахгүй байгаад байгаа. Бас нэг асуудал байгаад байна. За тэгээд таныг гих сэтгэл мэдрэмж ингээд гэх юм бол одоо бол тантай хамаагүй бага харилцаатай байгаа харагдаж байна. Та хоёр саяхан нэг муудалцаад ч юм уу та бас нэг одоо сонсож байгаа хүмүүс маань шийдвэр гаргаад энэ хүнийг орхихоор шийдсэн байгаа харагдаад байна л да. Харилцаа дуусгацсан, огт харилцаагүй ч юм уу маш бага харилцаатай байдаг ийм хүмүүс маань илүү их сонгож очсон харагдаж байна. Тэгээд таны зүгээс гэх юм бол та хэдийн энэ хүндээ одоо ингэ сэтгэлтэй ч гэсэн за одоо ингэж би бол байж чадахгүй. Одоо энэ бол хангалттай цаашдаа ингэ болио. Энэ хүртэл ингээд энэ хүрээд би зураас зурья. Хил хязгаараа би ингэж тогтооё. Чи энээс цаашаа ингэж давж болохгүй. Чи надад арай ингэж хандаж болохгүй гэсэн ийм байр сууриас хандаад харилцаа бас таныг бас нэлийн шахлуулсан гомдоосон харагдаж байна л та. Ийм байр сууриас та хандснаас болоод харилцаа бол хэсэгтээ зогссон. Маш бага харилцаатай болцсон ийм байгаад байгаа харагдаж байна. Та болохоор арай илүү өөрийнхөө тайван байдал, өөрийнхөө юм бие даасан байдал, өөрийнхөө одоо ингээд ер нь бол дотоод амар амгалангаа илүү сонгоод энэ хүнтэй бол харилцаагаа бас нэг цаашаа явуулах сонирхолгүйгээр зогсоосон байгаа харагдаад байна л да. Тэгээ нөгөө хүний сэтгэл мэдрэмж гэх юм бол энэ хүн бол таныг яг одоо ингээд нэг юм одоо шийдвэр гаргахгүй болвол одоо л ямар нэгэн одоо нөгөө 3 дахь читгээд байна уу тийм амьдрал дээрээ шийдвэр гаргахгүй болвол таныг яг алдж байгаа гэдэг мэдрэмжийг авсан байгаа гэж харагдаж байна. Би одоо л яг нэг дөрвтэй алхам хийхгүй болвол одоо шийдэхгүй болвол би энэ хүнийг алдах юм байна. Бид хоёр одоо энэ хүнийг би алдах юм бол бид хоёр цаашдаа огт ингээд дахиж эргэж нийлэхгүй ч байж магадгүй юм байна. Дахиж хизээч одоо ингээд харилцаа шинээр эхэлдэг ч юм уу те ингээд буцаад сэрэгчдэг те. Тэхгүй байж магадгүй юм байна да гэсэн тийм юм аларм авцсан гэх юм уу нэг юм тохиолдол авцсан байгаа байхгүй юу? Энэ хүн бол танд бол сэтгэлтэй, таныг бол гих сэтгэл байдаг. Нилээ ингээд тоор бас ингээ гоё хамтдаа нэг юм торт, кейк бялуу гэдэг л Монголоор. Бялуу өдөртэй холбоотой юм дурсамжтай хүмүүс ахын хамт төрсөн өдөр тэмдэглээд тэр нь айгүй гоё болж исэн юм болов. Нэг юм төрсөн өдөр бэлэг сэлдэг өөх нэгэндээ айгүй мартахааргүй бэлэг өгч исэн. Эсвэл бол одоо төрсөн өдрөөр нэгэндээ айгүй гоё торт үлээлгэж исэн юм шиг байна. Юу ярих гэж байгаа шал хадуураад тэрийг яриа авчваа. Ингээл мессеж орж ирэхээр хилээд ахаар ингээд заримдаа ярих гэжсэн юм а бас дундуур нь мартаад тах тохиолдол байдаг. Тэгээ энэ хүн бол угаасаа танд сэтгэлтэй таныг ингээд айгүй нандан дурсамжуудын бас эзэн гэж боддог. Таныг айгүй юм өглөгч хүн гэж боддог. Сэтгэлээ бас тэг ингээд хүнд нэг юм харамгүйгээр өгдөг, халамжилдаг. Бас ингээ хайрлаад байна те өөрөөхөө ингээ сэтгэлийг айгүй юм харамгүйгээр илэрхийлдэг хүн гэж бодож байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө хүн болохоор танд бас нэг өгөөд исэн юм тэр болгон байхгүй юм шиг л харагдаад байна л да. Өөрийгөө бас тийм гэдгийг мэдчихээн. Өөрийгөө бас танд тэр болгон гой сайхан зүйлийг өгөхөөс илүү жоохон ингээд та урдаас нь та ингээ өөртөө сэтгэл гаргаж яхад энэ хүн урдаас чинь ингээд жоохон сэтгэл рүү ч ус цацсан гэдгийг энэ хүн бол мэддэг. Нөгөө нэг чи миний хоолойг зүсэж байхад би чиний цамцыг цус болгосондоо уучлахгүй ч илүү юу ч илүү нэг амар үг яваад идэв штэ. Тэр үг санаанд ороод энэ хүндрийг харахаар та ингээл сэтгэл гаргаал те одоо торт үлээлэгдэх ч юм уу төрс өдрийн ингээл тэмдэглэж өгөөл найзуудаар нь ингээл хамт гоё эсвэл бол огт найз нөхөдгүйгээ ингээ ганцаараа байж хат нь
очиод ингээл юм юм тэмдэглэл өдрөн ч юм уу ингээл нэг амар гоё хандж байхад энэ хүн эргүүлээд бас танд ингэж хандж исэн юм цөөхөн байсан юм шиг харагдаад байна л да. Тэгэнгүүт тэр нөгөө хүн болохоор энийг мэдээд байгаа байхгүй юу? Би бол энэ хүнд энэ хүний надад гаргасан шиг сэтгэлийг бас яг тэр тэнцүүхэн гаргаж чадаагүй дээ гэдгийг мэдэж байна. Тэгээ яг нэг юм үйлдэл хийх ёстой, нэг юм доктортой юм яг одоо л ингээд санал болгох ёстой. Даацтай ингээд нэг үйлдэл хийх ёстой байсан үеүүддээ ерөөсөө үйлдэл хийгээгүй. Инээсээ болоод таныг бол одоо яг сэтгэлээ татаад авж байгаа энэ хүн бол одоо өөрийгөө ингээд жоохон татж гинэ гэж бодож юм л доо. Хэдий сэтгэл байгаад байгаа ч гэсэн ерөөсөө үйл хөдлөлөөр бас харуулж чадаагүй гэдгээ айгүй сайн мэдэж байна. Тэгээ тантай бол одоо ингээд яг ярилцмаар байгаад байна л да. Яг ингээд бүр нэлээд тодорхой шулуухан орж ирээд юу болоод байгаа юм бэ? Ингэж гинэ, тэгж гинэ, юу болоод байгаагаа тийм юу бодоод байгаагаа нэг ингээд шулуухан илэрхийлээд ороод ирмээр байгаа боловч бас яг яагаад чадахгүй байна вэ гэд тэгэхээр нэг зориглож үзээл, нэг болж үзээл байгаа хгүй юу. Тэр нь ямар учиртай вэ гэд тэгэхээр угаасаа 3 дахь чөтгөдтэй холбоотойгоор бас тантай холбоо барьж чадахгүй асуудлууд байгаад байна. Яагаад гэхлээр moral асуудал, ёс зүйн асуудал. Одоо ингээд тантай зүгээр юу ч болоогүй юм шиг орж ирээд ярьлаа гэхэд энэ хүн танд яг бүрэн дүүрэн 100% сэтгэлээ илэрхийлээд тэ ингээд сэтгэлээ гаргаад за би чинь чамд ийм сэтгэлтэй юм аа. Гэхдээ ийм асуудлууд байгаад байна гэд ингэж илэрхийлж чадахгүй. Яагаад гэхэлэр тэр нь ёс зүйтэй бас жаахан зөрчилдөөд байна. Энэ харилцаа бол энэ 3 дахь чөтгөдийн уншлага бол ерөнхийдөө бол энэ групп маань нөгөө хүн нь 3 дахь чөтгөд гэхээс илүү та жоохон 3 дахь чөтгөдийн байр суурин дээр байгаад байгаа харагдаад байна л да. За яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр нөгөө талыг бодох сэтгэл мэдрэмж гэж үзсэн чинь таны бодож байгаа хүн нөгөө хүнтэйгээ суудсан, гэрэлцэн, гэр бүл болоод хамтран амьдрахч ч юм уу ийм байдлаар нэлээд урт удаан хугацаанд бас харилцаатай байсан хүмүүс бол харагдаж байна. Нэлээд удаан энэ хүнтэйгээ гэрлэн суун, цаашдаа явна, нэг ийм урт удаан хугацааны харилцаа үүсгэн, хамтдаа хүүхэдтэй боломж гэдэг юм уу тийм. Иймэрхүү байдлаар хамтдаа гэр бүл болоод хүүхэдтэй болж исэн ч хүмүүс байж магадгүй энэ 3 дахь чөтгөдтэй нөгөө хүмүүс маань тэгэнгүүтээ энэ хүнтэйгээ ингээд ирээдүй хараад айгүй удцсан байгаа хгүй юу. Хүүхдийнхаа ээж гэж боддог ч юм уу, аав гэж боддог тийм. Энэ хүнтэй л ингээд цаашаа гэр бүл болоод явна, хүүхдийг нь гаргана, хамтдаа энэ хүн л одоо миний гэргээ олох хүн, энэ хүнээс л би хүүхдтэй боломж гэдэг юм уу. Нэг ийм байдлаар урт удаан хугацаанд бас харилцаан дээр хандаад ирсэн. Гэтэл одоо болохоро ерөөсөө тэгж харж чадхаа болцсон ч гэсэн ингээд амар удаан ингээд хараад ирээдүй хараад явцсан нэг тийм харилцаа байдаг шүү дээ. Удаан ирээдүй хараад удаан ингээд үр дүнгийн үзгээд нэг юм ингээ хөрөнгө оруулалт хийгээд гэх юм уу. Ингээ удаан явцсан. Тэгээд одоо болохоро энэ хөрөнгө оруулаад ч гэсэн надаа ямар ч үр шимгүн байна, үр ашиггүй байна. Энэ яг үндэ ингэж миний ирээдүйд цаашаа явах хүн биш юм байна гэдгийг ойлгоцсон хэрнээ хүн ингээд буцаагаад тэр бүх инвест хийсэн тэ хөрөнгө оруулсан зүйлээ буцаагаад татаад авчиг гэхээр амар хайран санагдаад байдаг тэр олон жил. Тэр удаан хугацаа, тэр олон жил харцсан ирээдүй тэ ботцсон зүйлс амар хайран санагдаад хүнийг болж чадахгүй зуураа яваад идэг штэ. Гэхдээ аль хэдийнэ сэтгэл нь хүрцэн яг үндэ ганцаараа баймаар байдаг те. Энэ харилцаа цаашдаа нэг юм үржил шимгүү тариалангийн талбай шиг болцсон. Нэгнтэйгээ нэг амар харсан ирээдүгээс өөр юм байхгүй. Тэгээ болчих гэхээр өнөөдрийг хүртэл энэ харилцаанд гаргаж исэн хичээл зүтгэл цаг хугацаа хайран санагдаад үгүй нэг л өдөр болчих юм шиг болчих байсан юмнаас төрүүлээд гарч авах гээд байгаа юм шиг санагдаад ийм байдлаар энэ харилцаанд нэлээд удаан хандсан байгаа хгүй юу. Тэгэнгүүт танд болохоро сэтгэл байгаад таныг алдмааргүй байдаг. Таныг бол ерөөсөө алдмааргүй байна. Таныг амьдралаас нь гараа авчвал энэ хүн амар гониглно.
тантай ингээд энэ харилцаа дуусж гин огт дууснаа гэдэх юм бол энэ хүн бол энд амар шанална. Таныг тавьж явуулмааргүй байгаа. Гэхдээ нөгөө талд нөгөө хүнтэй харилцаа нь болохоор хитрхийн ингээд нөгөө нэг хитрхийн хэмээ зориулсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Амар амьдралынхаа олон жилиг те за эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол хүүхдийг гаргаад ч юм уу за хүүхдийг гаргадгүй маа гэхэд за би энэ хүнтэй хүүхэдтэй болно, би энэ хүнтэй цаашдаа хамт байна, гэргийн бодно, эхнэр нь болно гэл амар ирч хүчээр одоо хамтдаа бизнес хийгээд ч юм уу ингээд зориулаад өөрийгөө зориулсан байгаад байдаг. Ирчүүдийн зүгээс гэх юм бол за би энэ эмэгтэйтэй л суун, би энэ эмэгтэйтэй л ингээ хамт хүүхэдтэй болно. Энэ бол ингээ миний хүүхдийн маань ээж болох болно. Энэ эмэгтэйтэй л би одоо ингээд энэ амьдралдаа цаашдаа явж гэдэг юм уу нэг иймэрхүү байдлаар харилцааг анханасаа эхлүүлсэн хүмүүс байгаад тэгэнгүүтээ одоо болохоор тэгж бодохоо болцсон гэж гарч ирээд байгаа байхгүй юу? Одоо тэгж бодохоо болцсон. Одоо болохоро ер нь ганцаараа баймаар байгаа хүмүүс ганцаараа байгаад энэ харилцаанаас өөрийгөө татаж аваад энэ харилцаан цаашдаа ингээд ямар ч үр дүнгээ өгөхгүй те бодож исэн тэр ирээдүй яг үндэ байхгүй байсан юм байна гэдгийг ухаарсан сэтгэлийнхээ гүнд даалт ухамсар нь ухаарсан хэрнээ тавьж явуулж чадахгүй ингээ өөрийгөө бариад байгаа гэж харагдаж байна. Дуусгах ёстой юмыг дуусгахгүй. За дахиад нэг хичээгээд үзье. За өнөөдөр дахиагаад нэг хичээчээгээ. Тэг хичээсэн ч юм яг үндэ бас байхгүй. Нэгнийг ингээл гомдоогоод нэгнийгээ улам гомдоогоод гэтээ энэ талаар юусэн ярилцахгүй байгаа харилцаа байгаа даа л та. Гурав дахь читгээдтэй харилцаа нь бол энэ талаараа ярилцаад за хоёул одоо болидоо тий одоо ингээд чи бит хоёр анхных шиг нэг нэгнтэй сэтгэлтэй биш юм байна. Анхных шиг ингээд зүрх сэтгэл нь догтлдог хэвээрээ биш юм байна гэд ярилцгийг гэхэр тэрнээсээ үндэ айгаад ярилцахгүй байгаа юм. Ингээ ярьчвал за нэгнийг гомдоох үедээ гэдгээс бас айж байна. Бас ингээ удаан хугацаанд нэгнийг түшиглээд гэх юм уу ингээ хамт байцсан хүмүүс болохоор бас нэгнийг тийм амар гомдоох үг хилээд ээж яахав дээ. Ингээд яг ярилцах юм бол амар гомдоох гээд байгаа юм шиг санагдаад тэг ингээ муудалцахаас зайлсхийгээд. Гэтэ энэ бол яг сайн зүйл биш байхгүй юу? Хин нэгэнд шударгаар үннийг хилээд ийм байна, нөхцөл байдал ийм байна, миний сэтгэл ийм байна гэдэг бол маш юм шудраг бас хүнд өөрт нь хэрэгтэй зүйл байж байгаа. Хүний цагийг өрнө гэдэг бол хамгийн ингээд хүнд хийж болох маш муухай зүйлсүүдийн нэг гэж би бол боддог. Тэгж тийм ч учраас одоо энэ уншлага дээр жоохон хувийн үнцэг гарч ирэх гээд ах шиг байна. Гэхдээ нэг нэгэндээ болохоро энэ хоёр хүмүүс за хоёул үнэхээр болохгүй байна. Би чамд яг үндэ хайргүй болчихжээ. Би яг үндэ чамайг харахаар догтлохоо болсон юм байна гэдгээ хэлэхгүй байгаад байна. Худлаа ингээд нөгөө нэг юм бүр ингээд хүчэндээ дэдэж штэ. Бүр хүчээр те бүр ингээд болохгүй байгаа юмыг бүр ингээд хүчэндэж хамт байх гад тийг ингээд болохгүй байгаа зүйлсээ ярилцаж тэрэн дээрээ ингээд шийдэл олохгүй механик аргаар гэх юм уу хүчлээд гэхдээ яг ингээд харахад бол зүрх сэтгэл нь хизээ догтлохоо болцсон, хараад догтлохоо болцсон, сэтгэл урсгаа болцсон, уйлж байгааг нь хараад ингээд эмзэглэхээ болцсон байгаа байхгүй ийм харилцаа бас хитрхи удаад тэгсэн хэрнээ тэрийг ингээд болгож бүтээх гэж оролдохгүй энэ талаар ярилцахгүйгээр конфликт олцохтон те хэрүүл маргаанаас лайла одоо тэгэл бүүн хэрүүл болол маргаан болол тэгэл ингээд шийдэрсэн юм байхгүй юм бол тийм болов зүгээр би ингээ өнөөдөр өөрийнхөө зүгээс сонсомоор байгаа үгийг нь хэлж өгөөд те хэдий тэрийг ингээ хэлмээргүй байсан ч гэсэн хэлж өгөөд ингээд өнөөдрийг ч гэсэн аргалчий за маргаашийг аргалчий гэж явсаар хагаад айгүй урт удаан хугацаанд бас харилцаатай байсан хүмүүс байгаа харагдаж байна. За тэгээ энэ хоёрын ингээ ялгааг нь харах юм бол энэ хүн таныг алдахаас айгаад тэсээр нэг ингээ үйлдэл хийж чадахгүй байхгүй нөгөө хүнтэйгээ одоо л харилцаатай нөгөө хүнтэйг ингээд яг ярилцах ёстой зүйлсийг ярилцаж асуудлаа шийдэхгүй учраас шийдэж чадаагүй байгаа дээрээ тантай ингэж бас ярилцаад за би чамд яг үндэ ингээд сэтгэлтэй байгаад байна би чамайг алдахыг хүсэхгүй байгаад байна би чамтай ингээд цаашдаа ямар нэг юм ихлүүлмээр байна цаашдаа хаашаа явахыг хармаар байна гэдгээ хэлэх гэхээр энэ хүний ёс зүй те арай ингэж болохгүй хаа би бас те жоохон шудраг хандах хэрэгтэй байхаа энэ хүнд гэж бодонгуудаа тэгсэн хэрнээ нөгөө хүн дээр очиод бас нөгөө хүнтэйгээ асуудлаа шийдээд байгаа юм байхгүй. Нэг юм жоохон хоёр юмны дунд гацсан энергитэй тэгээд
танд ч яг хүссэн юм чи өгч чадахгүй, тэгснээ нөгөө хүнд ч гэсэн яг хүссэн юм чи өгч чадахгүй, гэтэл нөгөө хүнд ч гэсэн хүссэн юм өгч чадахгүй байхгүй. Гэтэл танд бас ингээд тодорхой юм хэлэхгүй, юу болоод байгаагаа хэлэхгүй те. Нөгөө 3 дахь хүнтэй харилцаанд бас яг ингээд хайргүй болцсон юм уу, дургүй болцсон юм уу, дуусгах гээд байгаа юм уу? Нэг доктортой шийдвэртэй юм хэлэхгүй болохоор таа ч гэсэн энерги ер нь буцаагаад татаад авж гин. За болидоо би чи ер нь нэг юм хүртэх хэрэгтэй хүмүүс юм уу? Ганцаараа байхдаа би хангалттай ингээд би даасан хангалттай өөрийгөө болгоод аваа явцдаг. Нөгөө нэг Miley Cyrus-ийн Flowers гэдэг дуу байдаг штэ. Би өөртөө цэцэг авч өгч чадна. Би өөрийнхөө ингээд сонсогч өгч байж өгч чадна штэ гэд яг ийм өнцгөр та хандж байгаа. Та бас энэ харилцаанд нэг тийм амар намайг сонгохгүй байна. Яаж намайг ингэж чадчихна? Нөгөө хүнийг амар сонгочлоо гэл амар ингээд гутраад гунаад ингээд байгаа юм байхгүй. За би ингээд энэ хүн ингээд ах юм бол би бас өөрийнхөө энергийг татаж аваад би ч өөртөө цэцэг худалдаж аваад би ч өөртөө гой бэлэг сэлтийг худалдаж авч өгөөд те би ч өөрийгөө хайрлаад ингээд явж чадна штэ. Би ерөөсөө ингэх юм бол энэ хүнтэй дахиж ер нь буцаж нийлэхгүй те. За энэ Taylor Swift энэ хүзэр болохоор өөрөө Taylor Swift-ийн Eras Tour гэдэг хүзэр байгаад байгаа. Тэгээ энэ нөгөө нэг High Priestess дээр нэг юм эмхтэй амир эмхтэй ч байх удаас Taylor Swift л байна л да. We are never ever getting back together гэд 1989 гээд альбомд нь байдаг дууг нь та бүхэн сонсоод үзээрэй. Та бол яг ийм энергитэй байна. Дахиж нийлэхгүй байсан ч болно тийм. Ингэх юм бол болидөө гэсэн ер нь тийм энергитэй байгаа хгүй. Тэр чинь энэ хүн гэхдээ мэдсэн, анзаарсан. Тийм учраас таныг ингээд алдахгүй тулд энэ хүн бол нэг юм үйлдэл хийхийг, ярилцахыг бол хүсэж байна. Гэхдээ энэ хүн бол энэ нөгөө 3 дахь читгээдтэй харилцаагаа нэг зэгцлээтэй нэг л өдөр зориг ороод би чамд үнэхээр татагдахгүй, би чамайг хайрлахаа болчихжээ гэдгийг хэлэх үедээ танилуу бас холбоо барьж орж ирж харилцаан дээр нэг зэгцлэх юм бол байгаа харагдаж байна. За одоо хоёр дахь асуулт болох энэ харилцаанд буюу 3 дахь читгээдтэй харилцаанд энэ хүний яг бариад байгаа зүйл нь яг юу юм бэ гэдгийг хэлээ. Харъя. За тэгэхээр 3 дахь читгээдтэй хүзрээр нь харчидөө. 3 дахь читгээдтэй үзсэн хүзрээр нь харч. Гэхдээ ер нь бол сая бас жоохон ерөнхий яагаад энэ хүнтэй ингээд энэ харилцаанд яг юу бариад байгаа юм бэ гэдг нь бол гараад ирэх шиг л боллоо. Тэгээ яг адилхан давтагдсан мессеж гарч ирэх юм бол хэдүүлээ тантай холбоотой асуулт үзнэ. Нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийн бодож буй 3 дахь читгээдтэй харилцаанд яах нэг байгаад байгаа юм. Бас их сонир мессеж гарч ирж байна. Яг энэ хүнийг бас юу харилцаанд амар бариад байд юм бэ гэхлээр. За ямар ч гэсэн хүзрүүдээ бүгдийг гаргаад ирье. За энэ хүнийг ер нь бол энэ 3 дахь читгээдтэй харилцаанд яг юу нь бариад байгаа юм бэ гэхлээр нэгт бол нэг гэсэн сэтгэл бол байх явд бол байгаа. Гэхдээ ингээд бүр амар хайртай хосын заахын мэдээж хосуудын сэтгэл хоорондоо ингээд нэг нэгэндээ mutual feelings буюу хоёр талаас нь хоёулаа нэг нэгэндээ сэтгэл бол байна. Гэхдээ энэ нь нэг юм амар дүрлэлтсэн гал халуун хосын сэтгэл зүй гэхээсээ илүү жоохон нэг юм найзуудын тий нэлийн юм жоохон удаан хугацаанд бас холбоотой байсан хүмүүс
холбоотой байгаа хүмүүс бол харагдаж байна л да. X нь ч байж магадгүй таны бодож байгаа хүний те X-ээ мартаж чаддгүй ч юм уу. Нэг ийм юм байгаад байгаа бол энэ хүн нөгөө хүнээ бас яг тавьж явуулж чаддгүй юм байна л да. Бас нэлээд удаан ингээд холбоотой байсан, нэлээд удаан нэгнийгээ мэдээд хэцүү үед нь хажууд нь байгаад баярлах үедээ хамт баярлаад, зовох үедээ хамт зовоод ингээд хамт байсан болохоор бас нэг юм ядаж те найзын хуваар хүн чинь нэг хүнд хатуу хэлж чадахгүй нэг юм хайрлаад идэг үе байдаг да. Яг тийм үе дээр очсон. Нэг юм жоохон платоник хайр шиг ийм сэтгэл байгаад байгаа байхгүй юу. За яагаад платоник хайр гэж хэлээд байгаа вэ гэд тэгэхээр айгуу сонио орж ирсэн мессеж нь жоохон sexual харилцаа муутай энэ хоёр. Энэ хоёр хүний бариад байгаа зүйл нь тэр нэгнийгээ гих байхав яг хөө сэтгэл тэгээ нэг нэгэндээ тусалчих юмсан те өдөөгөөс төдөө болтол инех үедээ нэгээд уйлах үедээ уйлаад хамт явцсан болохоор бас ингээд шууд орхиод явчих чадахгүй шууд ингээд би чамд хайргүй болцсон юм аа одоо ерөөсө боллоо гэд ингээд хаалгаа хаагаад гараа авчиж чадахгүй ийм сэтгэл байгаад байгаа ч гэсэн нөгөө талд гэх юм бол sexual юм амар муу байна. Ер нь бол бас нэг юм биеийн таталцал энтер нь бас байхгүй болцсон. Тэнгүүтээ нөгөө хүнээсээ бүр яг нэг юм хосуудын нарийн нандинтэй нэг нэгэндээ ирхэлсэн нэгээ ингээд эрхлүүлсэн нялуурсан гэх юм уу иймэрхүү мэдрэмжүүдийг мэдрэхээ болоод бас нэлээд жоохон удцсан хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Жоохон ингээд хамт амьдардаг найзууд шиг юм шиг за хамт амьдэрдгүй хүмүүс байлаа гэхэд нөгөө түрүүн хэлсэн X-үүд эдгээр сонсож байгаа X-үүд нь ч юм уу тийм юм байгаа болвол нэг одоо ингээд гэр бүлийг мэддэг те аав ээжийг мэддэг тэгэл ингээл амар хэцүү юм болол одоо ээж нь ч юм уу аав нь ч юм уу за насарлаа төдөө мууяр гэхдээ насардаг ч юм уу хүний амьдрал нэг тийм хэцүү юм тохиолддог шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд нэгэндээ хэлээд ингээ ярилцаад амар сайн ойлголцдог гэх юм уу. За одоо тийм амар хүнд кейс биш юм аа гэхэд би ингээд автагаа ээжтэйгээ таарсангүй чи угаасаа мэдж байгаа гэдээ манай гэр бүлийн байдлыг гэдэг юм уу. Ингээ ярилцахад заавал ингээд энийг хилүүлтгүүгээр үг хилүүлтгүүгээр ингээ ойлгож өгдөг ийм харилцаа байхгүй. Team connection бол байгаад байгаа учраас бас энэ харилцаанаас шууд өнөө маргаашгүй шууд гараа шууд дуусгаал тань дээр хурж ирээл за би ингээ дууссан одоо би тэр хүнтэй юу ч байхгүй одоо хоёлаа ингээд эхэлье би чамд бол хайртай сэтгэлтэй байгаад байна гэж хэлж чадахгүй байгаад байна. Яа тэгэхээр тантай байгаа харилцаа нь арай илүү нэг юм жоохон би хөнгөн гэж хэлэхгүй гэхдээ нэг юм хосуудын нэгэндээ ингээд нэг юм гой сайхан харагдах хүсэлтэй үе гэж байдаг штэ. Сайн талаа л харуулмаар ч юм уу. Тиймэрхүү үе дээрээ байгаа бол энэ хүнтэйгээ арай илүү нэг юм найзын, нэг юм партнерсын төвшөнд бас харилцаа нь очсон байгаа байхгүй. Тэнгүүтээ жоохон тийм sexual юм биеийн таталцал энтер байхгүй болсон болохоор бас энэ хүнтэйгээ нэг байгаад ах сонирхол байхгүй. Гэхдээ хэдийн ингээд тийм ч гэсэн барьж хориод байгаа зүйл нь болохоор эв найрамдлыг эрхэмлээд гэх юм уу одоо нэг амар шууд за хоёлаад ирээдүй байхгүй мэнэ би чамаас бол ингээ биеийн таталцал энтер мэдрэхгүй байгаад байна жаахан уйдсан байгаад байна тийм би ингээ таталцал байхгүй байгаад байна гэдгийг энэ хүн мэдээд байгаа хэрнээ өөртөө хүлээн зөвшөөрөөд тэгээд тэрийгээ нөгөө хүндээ хэлээд нөгөө хүн нь хүлээн зөвшөөрөөд ингээд хоёр хүн энэ талаараа ярилцаад ойлголцоод хүлээн зөвшөөрөх стейж гэж байна л да. Мэдээд байгаа хэрнээ ярилцахаас айгаад байгаа үе дээр бол одоо байгаад байна. Тэгэхээр тун удахгүй. Гэтэ энэ бол жоохон хойшлуулаад байна л да. Энэ бол цаг нь болно ирсэн энэ талаараа ярилцаад ер нь болох цаг нь бол болцсон байгаа байхгүй. Гэтэл болохгүй ингээд нэг юм хайртай ч биш, дуртай ч биш юм тассан сэтгэлээр гэх юм уу нэг нэгнтэйгээ бол холбоотой байгаад идэг харагдаж байна. Тэгнь хүн бол угаасаа энэ харилцаанда би бол бүр огт хайргүй гэхгүй гэхдээ сэтгэл бол байгаа гэхдээ ер нь болох ёстой болцсноо мэдсэн яг нэг төвшин дээр очиод гацаад урагшлаагүй одоо ингээд иймэрхүү удаан байсан хүмүүс чинь нэг бол ингээд гэрлээд суугаад харилцаагаа дараагийн төвшөнд аваачаад хүүхэд үр хүүхэдтэй болоод гэр бүл болоод те ингээ гэрэлтэй батлуулаад ч юм уу ингээд явах эсвэл болох гэсэн хоёр зам байгаад идэг. Тэрийг энэ хүн бол мэдж байгаа. Гэхдээ
энэ хүн боломж гэдгээ мэдж байгаа. Гэхдээ хизээ гэдгээ бас жаахан мэдэхгүй байгаад байна. Ер нь юм гацалттай харилцаанд орсон байгаагаа бол нэлээд сайн мэдж байна. За ингээд за хэдүүлээ гэхдээ ингээд гэсэн чинь нэг юу хэдүүлээ нэг Oracle deck-ээс зөвлөгөө авчих юм. Үгүй юм уу муунж орж ирсгүй одоо. Хөдлөлт юм уу яа дээ. Хүмүүс ч уурлах үедээ би ч одоо бас жаахан айгаад илэг болчиход байгаа шүү дээ. Хүзэр мүзэр ямар удаан хальдсан бэ гэдэг. Бас загнаад биелээ шүү хүмүүсээ. Манайхан тэгээ tarot ийм бичлэгний доор тийм муухай сөрөг комент битгий үлдээгээрээ хэлэхээр бол шүүмжлэл мэдээч шүүмжлэх хэлэх санаа сэтгэлээ хэлэх юм бэлгүй ах уу тэрийг бол би мэдээж бүгдийг хүлээж аваад өөртөө ажиллах гэж хичээнэ. Гэхдээ бүдүүлэг тий муухай үг хэллэг ашигласан захиран зандарсан өнгө аятай юм бичих юм бол би комментийг устгах ч юм уу доор нь одоо бараг хэрэлдэхээс одоо хэрэлдэх гэх нь хаашийн тэмцэлдэх юу вэ гэдэг тийхээс аргагүй болоод тийм. Одоо өдрөнд жуулахгүй. Гой нэрхтээ байцгаа хэдүүлээ ядаж энэ дээрээ. За юу гэж юу нэгдүгээр группийнхэнд маань зөвлөх вэ гэсэн чинь new love гэсэн хүзэр маань гарч ирсэн байна. A new person has stirred your romantic feelings буюу утгагүй шинэ хайр дурлал бас орж ирэх гэдэг ингэж гарч ирж байна. За express your love буюу go ahead and make the romantic gesture буюу өөрийнхөө хайр сэтгэлийг ингээд илэрхийлээ. Бити өөртөө ингээд барьж хорио гэсэн утгатай хүзэр гарч ирлээ. It is safe for you to love буюу зүрхээ нээ хүлээж ав бас буцаагаад үг ингээд нэг юм зүрхээ нээжиж энерги юм солилцоо явна шүү гэсэн утгатай ийм хүзэр бас гарч ирсэн байна. Ерөнхийдөө бол та бүхэн энэ хүнтэй холбоотой тийм зүрх сэтгэлээ хаагаад өөрийгөө хаагаад за ерөөсөө ингээд зүрх сэтгэлээ илэрхийлэхээр буруудд юм байна ч гэдэг юм уу. Сэтгэлээ илэрхийлэхээс нэг юм айдсан хаалттай ийм байдалтай байгаа бол сэтгэлээ нээгрээ гэдгийг бол бүр дахин зөвлөж байна. Make the effort буюу great love is worth taking the steps you're guided to take. Буюу агуу хайр гэдэг бол алхам бүрийг одоо ингээд гайд хийлгсэн гэдэг чи одоо ингээд замжлуулсан алхам бүрийг хийх хэрэгтэй шүү гэсэн ийм утгатай үзэр гарч ирж байна. За би юу нугасаа ингээд өдрөө орчуулад эхлэхээр л амар буруудад эхэлт юм уу, фейлдүүд эхэлт юм. За тэгэхээр ингэж бол гарч ирж байна. За YouTube-ийн бичлэг маань бол энэ хүрээд дуусж байгаа. Нэмэлтээр гэх юм бол тэр танаас юу хүсдэг юм бэ? Энэ харилцаан дээр те таны бодож байгаа хүн юу хүсэж байна? Тантай холбоотой ер нь бол бодит, зориг, төлөвлөгөө юу юм бэ? Тэгээ сая бол ингээд ирж харьцах гад байна, холбогдох гад байна гэдгийгсэн шүү дээ. Гэтэл энэ хүний яг начир дээрээ бодит ер нь зориг нь яг юу байгаад байгаа, төлөвлөгөө нь юу байгаад байгаа, яг тэрийг хэрэгжүүлэх юм уу те. За тэгээд энэ гурвлын нөхцөл байдал гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө энэ одоо ингээд гурвалжилсан энэ нөхцөл байдлын ойрын 1-3 сард юу хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг нь үзээд ингээд нэмэлтийн маань уншлага бол дуусж байгаа. За YouTube-ийн уншлагаа маань энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн уншлагаар уулзтлаа. Түр баяртай. За 2 дугаар группийнхан маань уншлагатай тавтай морил. За 2 дугаар группийнхан маань энэ Pride and Prejudice-ийн Canon хэсгийн чи 2008 оных гэдэг лөө 2004 оных гэдэг лөө. За тэр чи яг Elizabeth Bennet болон Mr. Darcy хоёр ингээд яг сүүлийн сцен дээр нийлж байгаа юм яг хэсгийн пин байгаа. За тэгээд угаасаа энэ пин сонгуулж байгаа юм чинь гэж удаад Jane Austen-ийн хүзрээрээ бас үзье гэж шийдсэн. За одоо болохоор таны гих сэтгэл мэдрэмжийг энд нь харин 3 дахь читгээдийг гих сэтгэл мэдрэмжийг нь бол энэлт нь үзээд салгаж үзээд тэгээд энэ харилцаанд буюу 3 дахь читгээдтэй харилцаанд яг юу
энэ хүнийг бариад байгаа юм бэ гэдгийг нь бол харна. Хүмүүсээс хүзрээ удаан холиод байна нэтрээгээд бас гомдол ирсэн байна лээ. Гомдол ирэл сэтгэл битсэн байлээ. Манайхаа үнэхээр хүзрэн унахгүй бол би яг ч аргагүй. Гэхдээ бас ингээс сонсоод тахт хөвгтэй байна гэвэл би бол ойлгож байгаа. Үнэхээр удаан холчих юм бол би энэ тэрийг нь хурдлуулад ч юм уу эсвэл бол яг тэр нөгөө нэг хольсны хэсгээ гаргахгүй эдитэлчихье. Хүзэр бас гарч гээл байгаа хүзрийг би буцаага талт хийсэн биш шүү. За 2 дугаар групп маань юу нь жоохон сэтгэлээ ойлгохгүй байгаа группийнхан маань л байна да. 2 дугаар группийнхний бодож байгаа хүн жаахан сэтгэлээ ойлгохгүй тийм. Юу болоод байгааг ойлгохгүй, хинд хайртайгаа ойлгохгүй. Жаахан тийм төөрцөн энергитэй л байгаад ах юм. Өөртөө ярилцаа сэтгэл мэдрэмж ойлгоод байж бас чаддгүй юм байна да. Тодорхой бүлгийн бодож байгаа юм. Ганцаараа байж чаддгүй хүн байна. Жаахан ганцаараа байж чадахгүй ирэх гээд хүмүүс гэж байгаад идэг. Тийм төрлийн хүн байна. За харъя. За 2 дугаар группийнхний бодож байгаа хүн таны талаарх сэтгэл мэдрэмж ингээд гэх юм бол таныг айгу гомдоосон гэж боддсон юм байна л да. Тантай ингээд харилцаатай байх та. Одоо болохоор ингээд ерөнхий энергийг харж байхад энэ хүн тантай ч нэг юм жоохон минимум харилцаатай, бага зэргийн харилцаатай холбоотой хоорондоо юм яриад идэх ч юм уу тий. Бүр огт тийм холбоогоо тасалсан бол биш харагдчихэв. Гэхдээ бас яг хамт байгаа дараа нь харагдахгүй. Нөгөө талыг харахаар бас нөгөө хүнтэйгээ бүр нэг амар гоё relationship тийм хосын харилцаанд байгаад алаад байгаа юм байхгүй юм төөрөлцсөн энергитэй л юм харагдчихэв. Тэгэхээр тоо хоёрын дунд нилээн ингээд эргэлзээд, тэнгэлзээд яг одоо би тэрэнд нь л амар хайртай тэрмэн л юм байна гэдэг юм бас хөвдгөн байхгүй байна. Гэхдээ ингээ харах юм бол таныг гих сэтгэл нь арай илүү жоохон гүнзгий.
Угаасаа за нэгдүгээр группийг үзэхэд бол 3 дахь читгээдтэйгээ нөгөө хүн нь одоо нэгдүгээр группийнхний бодож байгаа хүн илүү юм гүнзгий харилцаатай, өмнө нь амар удаан харилцаатай байсан ийм гарч ирээдсэн. Энэ дээр болохоор тэгэхээр нөгөө нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань өөрсдөө жоохон юм 3 дахь читгээд буюу third party situation байгаа хүмүүс болж таарсан байхгүй. Гэтэл энэ дээр бол эсэргээрээ тантай илүү гүнзгий харилцаатай байжгаад тэгээд дундуур нэг өөр хүн гарч ирээд тэгээ ингээд нэг юм жоохон төөрөлдсөн энергитэй болцсон байгаа харагдаад байна. За тэгээ ингээ харж байхад бол ерөнхийдөө бол тантай бас нэлээд юм historyтэй те түүхтэй хоорондоо тантай байхдаа бол ихэнх жоохон юм мөнгөгүй байсан юм уу да. Нэг мөнгөний санхүүгийн асуудлууд уучлаарай би нэг харшилтай болохоор хамарч авах ингээ захтнаад үе жоохон сони яриад байгаа шүү. Мөнгөний асуудал, санхүүгийн асуудал айгүй хамт байхад гараад идэг байсан юм байна л да. Тэг хүмүүсийн нэг юм хэдий тоо хоёр тэг хоорондоо асуудалгүй. Хэдий тоо хоёр ингээл хоорондоо асуудалгүй болоод байгаа ч гэсэн хүмүүс юу гэж харж байгаа бол хүмүүс юу гэж бодож байгаа бол юу гэж жиг жуг гэж байгаа бол миний энэ байдлыг тэрийгээд ингээ бодоод идэг гэсэн харагдаж байна. Жаахан тийм тарчигхан санхүүгийн тал дээр нэлийн юм баригдмал байх үед бас ингээ харилцаа яг үргэлжилсэн байгаа байхгүй юу. За тэрнээсээ болоод танаас айгүй их тусламж авсан гэж боддог. Одоо энэ үзээд байж байгаа хүмүүс маань ерөнхийдөө бол энэ 2 дугаар бүлэг байна. Бодож байгаа хүндээ бас нэлийн санхүүгийн болон сэтгэл зүйн тал дээр нэлийн тусламж үзүүлсэн тий. Арай илүү бодож байгаа хүнээсээ илүү санхүүгийн эрх чөлөөт байдал гэх юм уу, санхүү дээрээ арай илүү нэг юм мөнгөлөгч гэх юм уу, нэг юм арай илүү санхүүгийн боломжтой ийм байгаадсан байгаа байхгүй юу. Ингээд тэгсэн хэрнээ та хизээч болохоро би ингээд мөнгөөр ингэж байна гэдэг нэг хүн чинь ингээд мөнгө өгчхөр арай илүү давуу эрхтэй болчихдээ шүү дээ тий. Арай нэг юм удирдан зохион байгуулах, контролдох эрх нь мөнгөтэй талтай очих гээд байдаг. Power буюу эрх мэдэл мөнгөтэй талд нь байх гэдэг. Та болохоор ерөөсөө тэгж хандаагүй байгаа байхгүй юу? Хэдий ингээл мөнгө санхүүгийн байдал арай илүү байсан ч гэсэн та тэрийг нэг амар ингээл юм cocky гэх юм уу, нэг юм бардамнаж ингэж үрж мөрж тэгж харагдаагүй. Уг нь та бол ингээл цаанаа өөрийнхөө юмыг зарж үрээд ч юм уу тийм. Эсвэл бол ингээл амар ажил хийгээл хүнтэй ингээл тохиролцоо 8 хийгээл тэргүүрээ ингээл туслаад энэ хүнд сэтгэлийн болон биеийн байдал дээр нь ингээд тусалчий гэдэг айгүй их явсаа харагдаад байна. Тэгээ тэрий чин гол нь энэ хүн бол мэддэг. Мэдчихэна надад бол амар сэтгэл гаргасан. Надад бол ингээд яаж хандаж ирсэн хүн бэлээ. Тэгээд хэдий та ингэжсэн ч гэсэн маш юм feminine буюу юм зөөлөн байдлаар за эрэгтэйчүүд сонсож байгаа бол бас манай эрэгтэй үзэгчид байдаг. Эрэгтэйчүүд сонсож байгаа бол ингээд нэг юм зөөлөн байдлаар гаргасан байхгүй. Та ингээл нэг амар feminine гэдэг чинь болохоор эмэгтэйлэг гэдгээс гадна бас юм зөөлөн уян хатан хэлж яадаг. За би ингээ мөнгөтэй тал нь би бол ингээ powerтай тал нь шүү гэж та бол хандаагүй айгүй ингээд юм мөнгө санхүүгээр ч туслаад тэгсэн хэрнээ ингээ сэтгэл зүйн байдал дээр тийм mentality дээр нь хүртэл ингээл тусалчих юмсан дэмжих юмсан гэсэн байдлаар хандчихсан ч гэсэн энэ хүн таны бас урмыг хугалсан гэж өөрийгөө боддог юм байна л да. Хэдий ингээл туслаад дэмжиж ингээд байсан ч гэсэн яг ингээд нэг юм гинтийн юм болоод тэ харилцаанд гэтээ энэ нь болохоро тоо хоёроос шалтгааллахгүй харилцаанд юм гадны нөлөөтэй гинтийн юм олон хүнийг хамарсан байж магадгүй гэр бүл хамаатан садан найз нөхөд юу гэдэг тий ингээ хамарсан гинтийн юм болоод одоо нэг гэрийнх нь хин нэгэн настай хүн нас ордог ч юм уу эсвэл бол одоо гэр бүлээс нэг юм ямар нэгэн байдлаар гадны юм нөлөөтэйгээр гинтийн үйл явдал болсонтой холбоотой тооны харилцаа бол бас жаахан нэг юм сонин нураад унтсан юм шиг тийм гинт юм болсон л гэж бодож байна л да. Тэгээ энэ хүн бол танд бол сэтгэлтэй. Энэ хүн бол танд сэтгэлтэй, таныг ч өөртөө сэтгэлтэй гэдгийг мэддэг. Та бол өөртөө нэлийн юм хайртай байсан, хайр сэтгэлээ харуулсан. Тэгээ энэ хүн ч гэсэн танд ингээ хайртай тий ингээд явж исэн гэд бодож байна. Одоо ч гэсэн энэ хүн сэтгэлтэй байна. Гэхдээ таныг ингээд
хэдий хамт байхдаа амар өөр олон хүнийг боддог байсан гэж боддог. Амар олон хүн цаана нь байдаг байсан ч юм уу. За нэг өөр хүнийг боддгоо маа гэхэд цаана амар олон хүн байдаг байхдаа одоо ингээ өнөөдөр би чадахгүй байлаа гэхэд цаана нь чадах өчнөө балдан байгаа хта гэх нэг чатны DM-д байгаа балдан хэлэх хэрэгтэй юу гэдэг шиг нэг өдөр өөрт нь за чи хөөрхөн шүү, чи сайхан шүү, чи минь мундаг шүү гэд хэлэхгүй бол цаана бас нэг баахан хүмүүс байж байгаа юм шиг, баахан сонголттой юм шиг тийм ийм мэдрэмж төрүүлээд байдаг байсан гэж гарч ирж байна л да. Тэгээ энэ хүн болохоор таны хувьд амар юм мундаг хүн байхыг хүссэн. Зүгээр нэг аргаа олоогүй те дөнгөж хөлөө олох гэж байгаа нэг хүн те нэг сурагч юу гэдгийг сурдаг болвол ийм хүн биш. Нилээн мундаг өөрийгөө олцсон юу хийх ёстойгоо олцсон тэрэн дээрээ бүр нилээн ингээ мэрэгжлийн түвшинд очсон ийм мундаг хүн байхыг хүсээд тэр талаа харуулахыг хүссэн боловч ерөөсөө тэгж чадаагүй нэгт бол айгүй юм санхүүгийн бас сул дорой байдлаа харуулсан байна тий. Тэгээд дахиад бол бас яг нэг юм хэцүү энэ би одоо яг юу гэдгийг бас яг ингээд сайн тайлбарлаж чадахгүй байгаа шиг байна л да. Гэхдээ нэг юм хэцүү гинтийн үйл явдал тохиолдоод өөрийнхөө нэг юм vulnerable тал гэж яддаг шүү дээ. Өөрийнхөө нэг юм хамгийн эмзэг нэг юм харуулмааргүй байгаа талаа харуулсан. Тэрэндээ бол нэлийн одоогийн ярьдгаар бол тийрсэн байгаа байхгүй юу? Тэрнээс болоод за би бол ийм арчаагүй байгаад энэ хүнийг бол өөрийнхөө дотоод бодол эдэж эхэлсэн л байна л да. За би ийм байгаад байгаа юм чинь цаана нь надаас сурч чадах 30 мянган хүн байж идэг байхдаа сонголтууд зөндөө байж идэг байхдаа намайг ингээ фейлдээд чааваас ингээд те нурж унаад байхаар за энэ хүн ч юу ер нь бүтэхгүй юм шүү дээ. Би ер нь өөр юм бодоод өөр хүмүүнтэй болт юм уу ч гэдэг юм уу те нэг хүн чинь нэг тийм сони юм боддог шүү дээ. Тэгжих үедээ гэж энэ хүний insecurities буюу өөртөө итгэлгүй байгаа байдал нь харилцаа руу бас нэлээд орж эхэлсэн байгаа харагдаад байна л да. Тэрнээсээ болоод таныг бас жоохон гомдооцсон. Уг нь энэ хүн айгүй тийм халуун дулаан ингээд бас хөдөлгөөнтэй үедээ хөдөлгөөнтэй, өөртөө итгэлтэй үедээ итгэлтэй ийм хүн байгаа хгүй. Гэтэл таны хажууд бас нэлээд юм харуулахад хизүүхэн хідэн төрхөө харуулсан тэрнээсээ болоод өөртөө итгэл рүү бас нэлээд орцсон харагдаж байна. За одоо болохоор нөгөө хүн буюу 3 дахь этгээд ихэд талаар ер нь юу гэж ямар сэтгэл мэдрэмжтэй байдгийм бэ гэд үзсэн чинь за энэ хүнтэй бол таны дараа бол харьцаж холбоо тогтоож харилцаа нь эхэлсэн харагдаж байна. Тэгээ одоо бол яг уу бас харилцаа нэрээ хичээгээд ингээд за явъя гэд явж байгаа ч гэсэн энэ хүн хэдий энэ хүнтэй одоо өөр хүнтэй харилцаатай те өөр 3 дахь этгээд гарч ирсэн ч гэсэн тэр хүн дээрээ бас нэг тийм амар ихтгэлтэй байгаал энэ хүнтэй би цаашаа явал энэ хүнтэй би сайхан байна амжилттай байна гэж бодож байгаа юм байхгүй угаасаа яг эргэлзээд л байна л да. Хэдий ингээд өөр хүнтэй шинэ харилцаа эхлүүлээд шинээр ингээд харилцсан ч гэсэн үгүй гэд ингээд таныг бас сандаг байгаа байхгүй таныг санаа таныг бодоод энэ хүнтэйгээ бас яг нэг юм бүрэн бүтэн 100% ингээд харилцаа руу шууд ороод амар юм итгэвтэй үйл хөдлөл хийгээд өөртөө итгэлтэй ингээд чаддаггүй сэтгэл огт байхгүй гэж хэлэхгүй мэдээж нөгөө хүндээ бол сэтгэл байхын хувьд бол байна нөгөө 3 дахь этгээдийг бол сонирхоод тийм ингээд шохоорхоод харилцаа эхлүүлсэн гэхдээ тэр нь ямар шалтгаантай вэ гэхээр угаасаа бас жаахан ганцаараа байж чаддгүй өөрийнхөө бодлуудтай ингээд хүн суугаад өөрийнхөө бодлуудыг сонсоод би яг юу хүсэж байгаа юм бэ миний яг юу болохгүй байгаа юм бэ би одоо энэ хүнтэй яг юу нь болоогүй юм бэ би юунаас болж ингээд амар триггердүүлээтэй ингээд тийрсэн юм бэ ингэж бодоод өөр дээр ажиллах хэрэгтэй байсан боловч урагшлах гэж амар их яарсан гэх юм уу тэгээд өөр хүнтэй ингээд холбоотой бас тогтооцсон байгаа харагдаад байна л да. Ганцаараа байж чаддгүй. За энэ хүн ингээд амар олон цаанаас сонголт Монголтой нэг л өдөр намайг орхиод явбал яах вэ? Тэр үед нь би ингээд зүгээр байж болохгүй өөрөө баг ингээд нэг өөр хүнтэй болцсон байх хэрэгтэй ч юм шиг тийм нэг ийм бодол бас амар сонио орж ирсэн байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө хүн нь бол за нэрээ бас орд хэлэхэд
Усны ордууд за энэ хүзрнүүдээс харахад бол таны орд жоохон тийм ус орд байгаа харагдаж байна. Ус болон газар ордууд хилэнц, загас, мэлхий, үхэр охин матар бас харагдаж байна. Жаахан үхрийн ордны moon rising бас нэлээд харагдаж байна. Мандалт орд болон сарны ордон дээрээ үхэртэй хүмүүс бас ингэж жаахан мөнгө санхүүгээр тэг бэлэг сэлтээр ингээд спойлдод гэх юм уу эрхлүүлээд ингэж бас хайрлах гад байдаг тал байдаг. Гэхдээ өөрөө бол бас та ингээд нэм газар ордны үхрийн ордны энергитэй гэхэд нэлээд юм усны орд буюу emotional side бас нэлээд ихтэй харагдаж байна. За нөгөө хүнийг харах юм бол нөгөө хүн дээр бас ус болон галны орд, арслан болон одоо таны бодож байгаа хүн гэсэн үг шүү дээ. Арслан хонь, нумын орд харагдаж байна. Бас хилэнц болон матрын орд харагдаад байна. Энэ одоо. За тэгэнгүүтээ нөгөө 3 дахь читгээдийн хувьд гэх юм бол газар орд байгаа харагдлаа. Үхэр, матар, охины орд. За тэгээ юу ярьжлаа энэ ч одоо юу бол авч баах орд ярь авчлаа. За тэгээ нөгөө 3 дахь читгээдийн хувьд гэх юм бол энэ хүн бол 3 дахь читгээдийг анх харж харилцаа эхлүүлэхдээ юу яагаад харилцаа эхлүүлсэн бэ гэхэд тэгэхээр энэ хүн амар доктортой байна. Надаа юм амар барьцгүй те нэг юм гол юм юу гэдэг лээ нэг юм гулжгансан мэдрэмж өгөхгүй яг л нэг юм stable те тодорхой доктортой урт хугацаанд харилцаанд байж чадах тайван чийл гэж ярьдаг шүү дээ. Ийм хүн юм байна гэж бодоод энэ хүн бол харилцаа эхлүүлсэн байгаа хгүй. Гэхдээ одоо бол нөгөө 3 дахь читгээдэг бол багаар таньж эхэлж байна. Бас яг энэ таны бодож байгаа хүний бодсон шиг 3 дахь читгээд тийм тайван, халуун дулаан тийм ингээд ийм хүн байгаагүй байхгүй. Хүн танихтаа бас жаахан муу таны бодож байгаа хүн чинь. Тэгээ гинэ ганцаараа байж чаддгүй болохоор юм руу ингээд амар хурд үсрээд тодорхой юм зөв дүгнэлт зөв ингээд таниагүй байж хүнийг төрүүлж дүгнээд ингээд нэг жаахан бодлогогүй юм бас жоохон хийч гэдэг аюу хурдан урагшлаад ингээд нэг газараа гацхгүй тий урагшлах гад ингээд үйлдэл хийсэн чинь 3 дахь читгээдтэй уул нилээ ингээд бас жоохон ирээдүй хараад доктортой юм хараад эхлүүлсэн байгаа хгүй харилцаагаа. За энэ хүн бол надаа одоо 2 дугаар бүлгийнхэн шиг юм жоохон барьцгүй ч юм уу эсвэл бол одоо ингээд за эгог нь хөндөх гэж ярих би бас хэлэхгүй. Гэхдээ нэг юм өөртөө итгэлгүй байдал insecurities-ийн хөндөд байгаа хгүй. Эгог нь биш insecurities гэдэг чи одоо хүний өөртөө итгэлгүй байдал дотоод дуу хоолой нөгөө чи чим яаштай чи ингээд байгаа штэ гэд өөртөө хэлж идэг үгнүүд нь байдаг. Тэрийг нь ингээд нэг юм хөндөд байхгүйхан шиг гэхдээ бас доктортой харилцаанд байгаад ингээд нэг өөр хүн лүү ингээ өсчээд ахааргүй ийм хүн юм байна да гэж бодож харилцаа эхэлсэн боловч бас яг бодсон шиг тийм халуун дулаан зөөлөн хүн байгаагүй юм байна да гэдгийг одоо ер нь бол цагийн ихээр бас мэдээд байгаа гэж гарч ирж байна. За огт бас таг сэтгэлгүй гэхээсээ илүү 3 дахь читгээдийг сонирхоод нэг харилцаа эхлүүлээд жоохон хичээгээд тэ цаашаа явах гад бол угаасаа үдсэн харагдаж байна. Цоошин эхлэл байлгах гэж хичээсэн. Гэхдээ бас яг энэ хүний бол сансан шиг таны бодож байгаа хүний сансан шиг бол энэ 3 дахь читгээдтэй харилцаа бол өрнөсөн гэж харагдахгүй байгаад байна. Яна шүлсэндээ хах чинь хуваалцаараа манайхан бөөндөө хуваалцъя. За тэгээд ядчихад ярг хичээр одоо нөгөө нэг хүнтэйгээ ингээл за доктортой юм байна, ингэх юм байна, тэгэх юм байна гэж харилцаа эхлүүлсэн боловч бас яг тантай байсан харилцаагаа ингээд эргэж хараад харьцуулаад эргэлзээд байсан гэж харагдаад байна. Тэгээ бас яг тантай чи яг бүрэн дүүрэн холбоо тасарчаагүй яг ингээд эргэж бутсан яг нэг юм юмны голд 50-50-тай зогсоод байгаа юм шиг тэ нэг иймэрхүү мэдрэмжтэй байгаад байна. Тэгээд тантай харилцаан дээр гэх юм бол бас таны гомдоогоод ийм эр хүн шиг эр хүн байж чадаагүй ингээд гачин хулчгар зан гаргасан гэж бол үзэж байна. За эмэгтэй хүний хувьд эрэгтэйчүүд маань үзэж байгаа бол за би бол одоо ингээд олигтой ингээд хэлсэн үгэндээ хүрсэнгүүдээ гэж нөгөө тал нь ингээд бодоод байгаа байхгүй юу. За ийм бодол бол санаа байна. За одоо болохоро хэдүүлээ.
таны бодож байгаа хүн 3 дахь этгээдтэй харилцаан дээр яг юу энэ хүнийг ингээ бариад энэ хүнтэй ингээ харилцаагаа өргөжлүүлээд байгаад байгаа юм бэ гэдгийг харъя. Сая ингээд үзэж байхад бол ууг нь тийм ууг нь бол амар хүзэр бүгэн сундуу над ороод ирэхин саяны хүзрийг зад хийчлээ. Одоо ингээд сабтайтлтай буюу тайлбартай явдаг гэсэн байгаа. Энэ хөдрөөс түрүүн гарч гэдсэн гарч ирж иж санаа амар нэг чинь. За нөгөө хүнтэй харилцаанд яг юу энэ хүний ингээд тогтоогод бариад байгаа юм бэ? Яагаад тэ ингээд энэ хүнтэй харилцаатай байгаад байгаа юм бэ гэх юм бол энэ нэг за орж иж байгаа сонир мессеж гэдэг юм бол амлцсан юм байгаад байна. Нөгөө хүнд одоо нэг амар нэг юм бодоогүй байх та ч юм уу тий. Өөстө би ингэн тийг амар хичээн би болохоос болохгүй хүртэл явна ч гэдэг юм уу тий. Нөгөө хүнд ингээд амар лаг юм ярьсан их амар минут бас байгаагүй байгаа байхгүй юу. Таны бодож байгаа юм ч болохоор нөгөө хүндээ нэг тийм амар ингээд чин сэтгэлээсээ бүр ингээд үнэхээр амлан тий Pinky Promise чигч урууны амлалт инээтрий гэдээсэн юм байхгүй. Зүгээр ингээд яг нэг юм бодоогүй амар юм сүртэй юм хилцэн тэрэндээ бас жоохон ороогдсон байгаа харагдаад байна л да. Харилцаан дээр бол нэг амар сэтгэл хангалуун байгаал энэ хүнтэй цаашдаа амар гоё байна би өстө гэдэг аа юм ууг нь байхгүй. Гэхдээ ингээд нэг юм хоёлаа ингээд амар гоё тохирдог тий. Би ингээд чамтай амар гоё ирээдүй харж яж гэдэг юм. Нөгөө хүндээ нэг юм амар жоох юм хоосон амлалт шиг амлалт өгцөн. Би одоо ингээд чамаа хэцүү үед чи хажууд ч юм байна. Зоох үед чи ингэн тийгэн чи намайг юу хизээш дуудсан би яваад очин ч гэдэг юм. Ингээд нэг юм хүн ингээд нэг юм жоохон том юм ингээ амлалчдаг штеп нэг юм жоохон хоосон амлалт шиг юм хилцэн. Тэгэхэд тэрийг нэг юм бодоогүй жоохон хилцэн байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хүн нь болохоор за чи надад тэгж хэлсэн биз дээ. Яг нэг хэлсэн ярьсандаа бас байна уу та гэд чи надад тэгж амлаа үсттэй. Ингээ амлалт гэдэг чи ийм юм уу те гэд нэг хүн нэг ингээд нэг барьцдаг да тэрүүгээр нь тэгээ бас барьсан байгаа харагдаад байна. За тэгээ би ингээд баригдсан болохоор яаж чадахгүй байна миний тэрийгээ даан бас байхгүй л тий. Энэ хүн бас эргэлзээд тантай эргэлзээд өөрөө яахаа мэдгүй тий. Өөрийнхөө юу хүсэж байгааг мэдгүй өөрөө яг хэн сэтгэлтэй байгаагаа ингээд бүрэн дүр ойлгож чадахгүй байгаа болохоор нэгт эргэлзээд энэ хүнтэйгээ бол ингээ харилцаа холбоотой байсаар л байна. Хэдий за энэ хүнтэй байхад амар гоё халуун дулаан байгаад ингээд байгаа юм байхгүй ч гэсэн энэ хүн бол бас тогтвортой. Энэ хүн за ингээ надаас нэг л өдөр болонгуудаа өөр хүн лөө яваад өгчихгүй ч гэдэм юм уу. Нэг юм тогтвортой гэдгийг аюу үнэлээд байна. Бас яг уу ордны зохицол байгаад ээж магадгүй нөгөө хүн болохоор аюу юм гал орд ихтэй харагдаад байна л да. Ер нь түрүүн үзэж байхад бас хоньны номын ингээд энерги ихтэй арсланы энерги тэгэнгүүт энэ хүн болохоор өөр амар юм дүрлэлсэн бас юм жахан барьцгүй юмнаас хурдан уйдчих гад байдаг зантай тэгэнгүүт нөгөө хүн болохоор нэлийн юм тууштай граундд юм жоохон хөрсөн дээр буусан санагдсан байна л да. Тэрнээс нь болоод тэр нь өөрийгөө бас нэг тэнцвэржүүлж өгöd байгаа юм шиг санагдаад за ингээд ямар ч байсан би ингээ эргэлзээд байгаа учраас шийдвэр гаргаагүй байгаа юм чинь одоохондоо бол энэ хүнтэй холбоотой байж яа.
За яг яг миний бодсон шиг санарсан шиг амар гоё ингээд халуун дулаан гоё байгаал амар гоё ингээд харилцаа ингээд байнга санснаар явдаг шүү дээ. Тихгүй байгаад байгаа ч гэсэн за би ямар ч байсан энэ харилцаан дээр ингээд нэг юм хичээгээд байж яа гэсэн нэг ийм бодол бол нөгөө хүнд байгаа учраас бас энэ хүнтэй харилцаатай байгаад байна. Гэхдээ нэг амар орж ирж байгаа мессеж нь гэх юм бол энэ хүн бол энэ харилцаагаа дуусгахаа мэдэж байна. Эртөөрөө хизээ нэгэн цагт. Гэхдээ энэ бол одоо нэлийн хугацаанд ойртцсан. Ойрын 5 хоногтоо за урттаа гэхэд 5 сарын дотор 4-5 сарын дотор энэ хүн бол харилцаагаа дуусгаад тэгээд угаасаа ингээд цаашаа би явна. Энэ хүнтэй бол угаасаа ирээдүрөө бол хамт явахгүй, ирээдүйд хамт байхгүй гэж бодоод нэг юм угаасаа already made mind аахгүй аль хэдийн ингээд бодлоод хэцэлсэн. Яахаа ингээд шийдсэн. Тэгээд тэр шийдвэр нь яг юу юм бэ гэхээр сална болно. За үргэлжлэх бол сална те. Зүгээр ингээд харилцаж байгаа situationship ч юм уу иймэрхүү бол за ингээд холбоогоо угаасаа тасалнаа. Энтэй бол угаасаа цаашаа явахгүй. Би бол цаашаа ингээд өөр юм хийн. Гэхдээ нэг л өдөр энэ талаараа хэлнэ. Арай болоог байгаад байна. Яа тэгэхээр би бол за нийт ингээд жахаа юм амлцсан да бантаад те нөө бантсан хүн ална гэхчээр бантангуудаа нөгөө үнтэйгээ харилцаа холбоотой нэг амар хэлсэндээ хүрдэг хүн баатар болж жоохон бас жүжиж гин. Тэгэнгүүтээ за угаасаа нэгэн тал би бас ингээд шийдвэр гаргаж чадахгүй юу хийхээ мэдэхгүй байгаа юм чинь жаахан байж л бай. Яарад яах вэ нэг амар нөгөө нэг юу хийх гэж юу гэдүүлээ үйлдэл гаргах гэж яарад яах вэ гээл бүр энэ хүн бол яа ингээд жоохон бодоод суудсан байгаад байна л да. Энэ бол жоохон юм харилцаанд гаццсан юм шиг юм нэрхтэн нэг тийм амар lovey dovey юм бол бас гарч ирэхгүй байгаа тань. За одоо хэдүүлээ энэ харилцаан дээр танд өгөх зөвлөгөө гэж асууя. За 20 дугаар группийнх юм байна. Юу ч зөвлөгөө. Яна хөдөр тэгээ бас хэцүү хорон зөвлөгөө өгнө үү? Үнэнч бай хүлээн гэхгүй л дээ. Тэгээд сонин юм гарч ирдэг дээ. За эхнийх нь болохоор flirt буюу сэтгэн гэсэн үзэр байна. Extend your light-hearted energy to others буюу өөрийнхөө юм хөнгөн энергийг бусдад түгэе гэсэн ийм үзэр гарч ирсэн байна. За хоёр дахь нь болохоор forgiving and learning буюу уучлаад суралц. Гэт ер нь харилцаанаас юу болоогүй юм бэ? Яасан юм бэ? Бид хоёрын ер нь өнгөрсөнд болсон зүйлс нь бидний одоо тийм ямар ийм эдгээгүй шахнаас үүдэлтэй ингэж гарч ирээд исэн юм бэ гэд тэрийгээ бол ойлгоод ухаарад зарим зүйлсийг уучлаад тэг суралцах хэрэгтэй гэж энэ уучлахгүй бол угаасаа сурахгүй гэж ер нь бол заадаг. За chemistry буюу there is strong magnetic attraction here буюу хоёрын дунд ер нь бол бас айгүй тийм хүчтэй таталцал chemistry байдаг харагдаж байна. Chemistry гэдэг чинь нэгэндээ ингээд өөрөө мэдлэгөө татагдах тийм маш юм хүчтэй мэдрэмж байдаг. Reconciliation буюу эргэн нийлнэ гэсэн утгатай үзэр гарч ирлээ. Someone from your past is returning to your life буюу хин нэг нь таны өнгөрсөн амьдралд буцаж ирж байна. Өнгөрсөн амьдралаас чинь хин нэг нь танд буцаж ирж байна гэсэн үзэр байна. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ хүн маань бас тань дээр буцаж ирэх гээд байгааг бас харуулад байна. Ер нь бас үзэхэд энерги нь тийм байгаадсан. За одоо YouTube-ийн уншлага маань бол энэ хүрээд дуусж байна. За нэмэлтээ гэх юм бол тэр танаас ер нь юу хүсэж байна вэ гэдгийг үзэн тантай холбоотой ер нь бодит зорилго төлөвлөгөө нь юу юм бэ? Үнэхээр одоо ингээд буцаж эргэж ирэх гээд байна уу? Буцаж эргэж ирэх бодолтой байна уу? Яах гээд байна гэдгийг нь бол хэдүүлээ үздэгэ. Тэгээд энэ гурвал буюу энэ гурвалжин үйл явдлын нөхцөл байдлын ойрын 1-3 сард юу хэрхэн өөрчлөгдөхөөр байна вэ? 1-3 сарда одоо энэ гурдагч гэдэгтэй харилцаагаа дуусгах уу, тань дээр эргэж ирэх үү те? Энэ бүгдийг нь бол өөрчлөлтийг нь бол харнаа. За YouTube-ийн уншлагын маань энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол лайк, subscribe, comment бичиж үлдээхээ мартаа. За тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн уншлагаараа уулзлаа. Түр баяр таа.
За 3 дугаар группийнхан маань уншлагатай тавтай морил. За 3 дугаар группийнхан маань dollar bill сонгож орж ирсэн байна. За одоо болохоор таныг гих мэдрэмж болон 3 дахь читгэдэг гих мэдрэмжийг тус нь салгаж үзнэ. Шууд уншлага руугаа яваад орцгоё. За хүзрээ удаа холлоо барьлаа гэдэг гомдол ирсэн гэж бүх групп дээр яриад байхгүй тий. Тийм болохоор би бас яг удаа тах юм бол гүйлгч идөө. Би ч одоо ингээ стикерээ ингэж бэлдэж агаад нүцгэн шалтан хүн гарч ирвэл барах гад байгаа шүү дээ стикерээрээ. Ингэж ингээд тэгэхгүй бол өмнөх бичлэг насны хязгаарлалт заагаад бүр юусоо оруулаагүй шууд насны хязгаарлалт заагаадсан. Тэгэхээр YouTube цаанаасаа нөгөө нэг хүмүүст recommend хийхээ болч recommend буюу санал болгохоо болчдөг. Гуравдугаар бүлгийн маань бодож байгаа хүн таны гих сэтгэл мэдрэмж, 3 дахь читгээдэг гих сэтгэл мэдрэмж гэсэн чинь олигтой 3 дахь читгээд харагдахгүй ах юм нахаа. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө нэг тийм 3 дахь читгээдийн харилцаанд тэг яг сүртэй ингээд яг бодож байгаа. Яг ингээд амьдрал дээр биелээд за энэ хүнтэй ингээд 3 дахь читгээдийн харилцаатай байгаа даа гэсэн биш. Ерөнхийдөө бол бас ингээд сонсоод за 3 дахь читгээд энэ төр байна уу, юу болж ийн гэж бас чеклгээд ороод ирсэн хүмүүс байж магадгүй. За мөн яг нэг юм тогтсон нэг хүнтэй ингээд амар удаан тантай харилцаатай хэрний өөр нэг хүнтэй юм тогтсон удаан харилцаатай ч юм уу эсвэл тантай амар удаан харилцаатай ээжж нэг хүнтэй цоо шинээр эхэлчихэл таныг заваагаад байгаа гэхээсээ илүү энэ нэг юм жоохон төөрөлдсөн мэдрэмжтэй л хүн байгаад байна л да. 3 дугаар бүлгийн бодож байгаа хүн болохоор за юун дээр төрөлтөд байгаа юм бэ гэд тэгэхээр таны гих сэтгэл мэдрэмжийг бол эхлээд уншчихъя. Ингэж асуухад тань л угаасаа маш их татагддаг гэж гарч ирж байна л да. Танд маш их татагддаг. Тэгээд хоёр талаас ийм mutual feelings буюу ийм mutual feelings ч одоо яг ингээд аль тал нь 50-50% ингээд хурж ирээд голдоо уулздаг юм харилцаа байдаг шүү дээ. Нэг нь хит их сэтгэл гаргаад байхгүй. Аль нь хоёр тал хоёулаа биендээ нэгэндээ сэтгэлтэй байдаг. Таныг ч гэсэн өөрт нь ингээд тэ сэтгэлтэй гэж энэ хүн боддог байгаа байхгүй мэдэрдэг.
Гэхдээ нэг сони юм болохоор тэглээ гээд энэ хүн харилцаагаа цаашаа дараагийн шатнд юусоо аваачдаггүй нэг асуудал байна. Ингээл яг нэгээ таалдаг, сонирхдог, таалагддаг, таарахаараа ингээд юм амар нэгнтэй connected болдог, тэг ингээ холбогдсон юм шиг мэдрэмж авдаг, татагдаад өнгөрдөг. Тэгсэн хэрнээ цаашаа юусоо харилцаагаа явуулдаггүй. Цаашаа дараагийн түвшинд юусоо аваачдаггүй. Тэгсэн мөртлөө дуусгадаггүй бас. Дуусгахгүй байж эхлүүлэхгүй. Нэг юм хоёрын хооронд гурвын дундуур яваад идэг харилцаа бол бас жаахан харагдаж байна. Тэгээд хичээл сэтгэл ерөөсөө гаргахдаггүй. Тэрийг бол өөрөө мэдж байгаа. Тэг яагаад хичээл сэтгэл гаргахгүй байна вэ гэд тэгэхээр өөрөө цаанаа ганцаараа хийх юм амар ихтэй, хийх юм, ойлгох юм, нөгөө нэг soul journey гэж байдаг шүү дээ. Тэг сүнсний замнал, өөр дээрээ ажиллах, ер нь би юуны төлөө төрсөн, би юу яг юу хийх сонирхолтой хүн юм, би яг яамаар аа гэх мэтчлэн өөр дээр нь ингээд маш их юм оршихуйтай холбоотой асуултууд ингээд гарч ирээд тэрнийхээ араас айгүй их яваад явах гад идэг те. Тэг ингээд хитрхи их ингээд бас толгойдоо цагийг өнгөрөөд идэг хүн байна. Энэ хүн бол нэг амар 3 дахь читгээд яг тий бүр юм тоочны 3 дахь читгээд гарч ирээл ингээ явцсан юм биш. За эрэгтэйчүүдийн хувьд гэх юм бол одоо эмэгтэйчүүд үзээд эрэгтэй хүн бодож байгаа бол нэг юм хүүхэнд дуртай ирчүүд гэж яддаг штеп. Хүүхнээс хүүхэн лүү дамжаал бүр ингээд гэтээ ингээд хайрлахаараа бүр яг тултал хайрлаж чаддаг, заавал үерхдэг тийм биш. Энэ хүн болохоор за эрэгтэйчүүд үзэж байгаа бол нэг юм эрэгтэй хүнтэй ингээд үерхээл салаал нэг юм хайрын төлөө юм lover girl, lover boy гэж яддаг штеп. Тийм хүн биш. Таны бодож байгаа хүн болохоор нэг юм жахан ганцаараа байх гэдэг. Бас юм avoidant issues өдр бас байна. Хүнээс ингээд цухтаагаад идэг те. Нэг юм аятайхан харилцаанд орчих гэхээр дараагийн шат руу оруулчих гэхээр л нэг юм яриад алга болчдөг. Нөгөө дандаа болохгүй бүтггүй гэж хуцаж байна гэдэг шиг. Яг ингээд нэг сайхан болох чи бүтээч. За одоо ингээд чи надад сэтгэлтэй байна. Би чамд сэтгэлтэй юм чинь юугаа хүлээсээ хоёулаа цаашаа явъя гэд тэгэхээр тэгж өгдөггүй, ганцаараа ингээд өөрийнхөө юм хийгээ яваад өгдөг те. Нэг юм өөр дээрээ надад ажиллах юмнууд их байна. Эний тэрээгээд ингээ явцдаг. Avoidant issuesтэй хүмүүс бас нэлээд байгаа харагдаж байна л да. Тийм болохоор тэр хэрээрээ өөр хүнтэй очиж бас нэг амар үерхлийн хайр дурлалын харилцаа үүсгээл 3 дахь читгээд гарч ирээл заваад байгаа юм байхгүй. Ингээ харж байхад 3 дахь читгээд гэх юм бол энэ хүний дотоод асуудлууд, энэ хүний өөрөө өөртөөгөө тэмцэлдэх бодлууд, энэ хүний бага насандаа авсан шархууд те ийм юм нь та хоёрын харилцаанд 3 дахь читгээд болж орж ирээд байгаа гэдэг юм. Тийм мессежийг бол хүзэр гаргаж ирж байна л та. Энэ хүн бол тань сэтгэлтэй, энэ сэтгэл бол байна тий. Харилцаа дуусгаж чадахгүй юм. Гэтэ урагшилж чадахгүй юм. Яагаад урагшруулж чадахгүй байгаа юм бэ гэхэд тэгэхээр avoidant issuesтэй гэхэд тэгэхээр ер нь юм цухтаах гэдэг төрлийн юм байгаа байхгүй юу? Юм жоохон гүнзгийрэхээр айгаад идэг. Юмыг гүнзгийрүүлэх дурггүй. Яг нэг юм тодорхой нэг шатанд хүрээд барьж явах бас сонирхолтой. Нэг амар гүнзгийрүүлэхгүй, гэтээ бас нэг амар ингээд дуусчихгүй те. Энэ хүн огт тань дээр мэдрэмж мэдрэхгүй ингээд ийм зан гаргаад цаашаа явуулахгүй юм уу гэхэлэр үгүй мэдэрж байгаа ч гэсэн мэдэрж байгаа мэдрэмж нь бас юм нэг юм айцтай холилдсон мэдрэмж айгаад идэг. Хүнтэй бас юм гүнзгийрсэн харилцаа үүсгэхээс айгаад идэг. Хит хамааралтай болчих үедээ гэж айдгаас гадна нэг л өдөр өөрийгөө нь орхиод явчих үедээ гэдгээс бас айдаг хүн байгаа байхгүй юу? Нэг л өдөр намайг орхиод явчих юм бол хамааралтай ингээд ард нь үлдчихүүл яхахын тэгж яхаар би ингээд ганцаараа өөр дээр илүү ажиллая. Өөрийнхөө илүү ингээд одоо зорилго тэмүүллийг олж мэдээч гэдэг юм уу гих мэтчлэн. Гэхдээ энэ нь бол нэг ер нь бол шалтгаан байгаа байхгүй юу? Амар зорилготой, амар мөрөөдлийнхээ араас яваал тантай байхгүй болохоор тэнд мөрөөдөл амар араас нь хөөгд ийнү гэвэл бас үгүй. Яг гараас нь гарч байгаа амар юм үр бүтээлтэй байхгүй хэрнээ өөртөө ингэж хэлээд бас харилцаанаас жаахан зутгах гад байдаг төрлийн хүн байна. Үйл хөдлөл, хичээл сэтгэл гаргадаггүй. Алга болчих гээд байдаг хүн байна. За тэнгууд 3 дахь читгээдийн талаарх сэтгэл мэдрэмж гэсэн чинь ерөөсөө тийм мэдрэмж энэ төр гарч ирэхгүй байна. Яг нэг хаа нэг хүн бол сонирхох те нэг өөр эсрэг хүснээ ч гэдэм үү, за ажил хүснээ байсан ч болно. Зүгээр ингээд
хүн сонирхох, тааламжтай санагдах, яриа өдмөр санагдах ч юм уу. Иймэрхүү мэдрэмжүүд бол ганц хоёр бол төрж гинөө. Гэхдээ тэр нэг юм юусоо цаашлуулъя, цаашаа явъя, би энэ хүнтэй ингээд харилцаа үүсгэхэд явъя гэсэн ямар ч тийм бодол байхгүй. Зүгээр ингээ хөнгөн one night enter хийчдэг ч юм уу те. За one night биш юм аа гэд ихэд зүгээр ингээ харилцаа, танилцаа гоё ингээ яриа мараа өдөөд ингээ нэг хүн нэг дөнгөж харилцаж явах үед нэг нэгнийхээ талаар гүнзгий мэдэхгүй, нэг нэгнийхээ юм амар гүнзгий харанхуй талыг мэдэхгүй болохоор маш юм өнгөц. Гэхдээ юм гэгэл байдаг да. Яг тиймэрхүү үед дуртай. Тиймэрхүү юм мэдэрчээд л тэгээд л ингээд харилцаанаас бас ингээ гараа авчих сонирхолтой, дуусгачих сонирхолтой. Хэд гүнзгийрүүлж бас чаддгүй юм байна харилцааг. Тийм бас асуудал байна энэ хүнд. Угаасаа яг яалтчгүй бүр амар avoidant юм байна л да. Тэгээ тэр нь юунаас болж байгаа вэ гэд тэгэхээр бага насны дурсамж, эмэгтэй хүнтэй холбоотой одоо эмээ, ээж, нэг юм гэр бүлийн эмэгтэй хүнтэй холбоотой нэг юм дурсамжтай эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд бас байж магадгүй бага наснда энэ хүн. Тэгэнгүүт нэг юм ээж аав нь эмээ өвөө дээр норхио явцсан те. Тэгээ нэг эмээ өвөө дээр өссөн. Гэхдээ нэг хідээ хайраар дутаагүй байсан ч гэсэн за би бол ингээд ээж аав маань намайг орхицсон штий. Хинч намайг орхиж болно ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү юм бодох гээд идэг төрлийн хүмүүс бас 3 дугаар бүлгийн бодож байгаа хүмүүс маань тийм хүмүүс байгаад байна. Тийм болохоор хүнтэй гүнзгий харилцаа үүсгэхээс айдаг айцтай орхигдчихгүй, үлдчихгүй гэсэн бас айцтай. За энийг бол avoidant гэдэг нь abandonment issues буюу хаягдахгүй, орхигдохгүй гэсэн ийм айдсыг бас хэлж идэг. Тийм учраас эмэгтэй хүнтэй холбоотой асуудал дээр за энийг бол эмэгтэйчүүд маань үзчихсэн ч гэсэн одоо таны бодож байгаа эмэгтэй бай, эрэгтэй бай. Ер нь ингээд нэг юм эмэгтэй хүнтэй холбоотой юу н асуудалтай байхгүй. Эмэгтэй хүнтэй ээж нь орхио явцсан ч юм уу те. Ээж нэг юм онцгой ханддаг, муухай харцдаг байсан, хатуу хатуу харцдаг байсан бол ерөнхийдөө бол нэг юм эмэгтэй талаас авсан айдас нэг юм авцсан юм байгаа байхгүй юу. Тэрнээсээ болоод хөнгөн харилцааг жахан эрхэмлэх гэдэг төрлийн юм байна. Тийм болохоор нэг 3 дахь читгээд гэхээр тийм амар точны 3 дахь читгээд гарч ирэхгүй, хүн гарч ирэхгүй. Гэхдээ өөрийнхөө энэ нэг юм шархалцсан сэтгэл дээр те нэг юм уйлмаар, бачимдсан, ууралмаар, орилмаар байдаг нэг ийм мэдрэмжүүд дээр ажиллаад энийгээ гэхдээ энэ хүн бас мэдж байгаа. Бүр огт мэдэхгүй ш. За би бол нэг бас нэг юм дотроо нэг юм асуудалтай байгаа шүү. Үнэхээр амар хэцүү байгаа шүү. Юун relationship те юун үерхэл хайр байгаад шүү. Энэ дээрээ би юу нэ ажиллая гэд хэдий гарч ярьж илэрхийлэхгүй байсан ч гэсэн цаанаа бол угаасаа ингэж ажиллаж байна. За тэгээд харилцаа үүсгэсэн ч гэсэн цаашаа урт хугацаанд явахгүй, урт хугацаанд гэрлэн суун гэж бодоогүй хүнтэйгээ харилцаа үүсгэх гэдэг бас тал байна. Одоо нэг one night хийгээд байна гэсэн шүү дээ. Тэр нь бас юм учиртай л байна л да. Тэнгүүд урт хугацаанд цаашдаа за би энэ хүнтэй ингээд суугаад гоё байх юм байна да гэж бодох юм бол энэ хүн бас харилцаа эхлүүлэхгүй байх талтай. Ер нь л нэг угаасаа цаашдаа ингээд урагшлахгүй гэдгийг мэддэг хүмүүстэй очиж харилцаа үүсгээд тэгээ тэрнтэйгээ болохоро нэг масктай жоохон харьцаад байна. Өөрийнхөө ингээд яг жинхэнэ тэр өөрийгөө харуулахгүй, жинхэнэ өөрийгөө юусоо гаргаж илэрхийлэхгүй нэг юм масктай амар хөнгөн харилцаанд байж чаддаг хүн шиг те ингээд хөнгөн юм яриад за эсвэл болвол нөгөө хүн нь одоо ингээд харилцаатай байгаа хүн нь за би нэг ийм хүнд туртай те би ноход хийж идэг хүнд туртай гэдэг чих юм бол би бас ноход хийжих туртай штэ гэх нэг юм alter ego гэж байдаг штэ. Өөрөө нэг дүр бүтээгээд тэрэндээ ингээд тоглоод тэр нэг юм relationshipд байж чаддаг хүн юм шиг те. Тэгэж ингэж pretend хийгээд жүжиглээд байгаа боловч яг үндэ дотроо маш гүн нууцыг нууж байгаа. Тэр нь өрөөсөө ч нууж ийн, нөгөө хүнээсээ ч нууж ийн. Өөрийгөө юусоо гаргаж илэрхийлэхгүй, юу бодоод байгаа, юу санаад байгаа, юу өөрийг нь зовоогоод байгаа, юу өөрийг нь уйлуулад байгаа тийм
юу өөрийг нь нойргүй хонуулаад байгаа гэдгийг юусоо илэрхийлэхгүй гаргахгүй ийм байгаа учраас ийм байгаагаас болоод хүмүүстэй бас нэг харилцаан цаашаа нэх явахгүй байна. Тэгэхээр энэ бол нэг тийм амар 3 дахь этгээдтэй холбоотой харилцаа гэхээс илүү харилцааны 3 дахь гадны нөлөө гэх юм бол энэ хүний тэр дотор байгаа тэр хүн, дотор байгаа тэр шархалсан, өөрийгөө гаргаж чаддгүй, гаргаад илэрхийлэх юм бол илүү их өвдөн гэж боддог. Өөрийгөө ингээд хорцсон те харанхууд ингээд ганцаараа байх ёстой юм шиг тэг ингээ хүнд өөрийгөө нээж чаддгүй нэг ийм байгаад байгаа. Энэ хүн нь бол энэ хүн одоо харилцааны 3 дахь этгээд буюу энэ харилцаанд төвөг болоод байгаа зүйл гэх юм уу? Саад болоод байгаа зүйл нь болж таарж байна. За гэтэл манай уншлагын 2 дахь асуулт нь болохоор 3 дахь этгээдтэй харилцаанд түүний барьж байгаа зүйл нь яг юу юм бэ гэдгийг асууна гэж бол уг нь хэлсэн. Гэвч одоо ингээд яг 3 дахь этгээд тоочны 3 дахь этгээд гарч ирэхгүй байгаа учраас өөр асуулт асуунаа хэдүүлээ. За асуух асуулт нь болохоор хэдүүлээ. За энийг нь хураач энэ үзрээр үзнэ. За юу гэж асуух вэ гэхээр тантай харилцаанд ингээд харилцаж байгаа шүү дээ. Өөр хүнтэй бас нэг амар гүнзгийрсэн юм байхгүй байгаа шиг байна. Тантай харилцаанд ер нь яг юу нь ингээд гой байгаад энэ хүн тантай ингээд харилцаатай байгаад одоо дуусгамааргүй байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээ дуусгамааргүй байгаагаар нь бас ингээд эхлүүлж чадахгүй байгаа. Тэнгүүд яг яагаад ингээд дуусгамааргүй байгаад яг юу ямар мэдрэмж нь ингээд тантай харилцаанд ингээд бариад идэм бэ гэдгийг нь үзье. За 3 дахь этгээд гарч ирэх юм чинь тантай яагаад ингээд энэ харилцаанд тэр хүнийг барьж байгаа зүйл нь юу вэ гэдгийг нь үзье. Амар өөрийнхөө байж болд юм биш. Тантай харилцаанд юу нь яагаад ингэ гарч чадахгүй байгаад идэм бэ те эхлүүлж чадахгүй нэ дуусгаж чадахгүй яагаад ингэж бариад идэм бэ гэдгийгсэн чинь айгу өөрийнхөө байж чаддаг гинэ. Маш өөрийнхөө байдаг. Ингэ нэг амар хичээх шаардлагагүй бүр ингээл амар хичээгэл хүнтэй өөрөөсөө өөр хүн болоод нэг хичээдэн штэ тухгүй байгаад хахад энэ хүн угаасаа тгийж чаддаг юм шүү байхгүй тгийж чаддаг хүн гэж бол байдаг. Тэгээд тгийж чаддаг хүн бас биш. Тэгээд нэг юм байнга нэг юм булчин чангарсан юм шиг нэг хонгоны мах чангарчлаа гэдэг шиг ингээд амар булчин чангарсан юм шиг мэдрэмжтэй явж байгаад тантай уулзаад тантай хамт байхаараа хамаг юм ингээд тавираад хажууд ч юм байхдаа амар тайван унтаж чаддаг гэдгийг чинь. Бүр ингээ хин намайг араас яах бол те хин намайг яачих бол би одоо ингээл байнга өөрийгөө хамгаалсан юм хамгаалтын горимд байхгүй болвол болохгүй гэд бодсон байж байгаад тантай уулзахаараа айгуу тайвширчдаг. Тайвшраад нэг юм эмзэг сул дорой байх бас боломж бүрддэм байна л да. Ингээ айгуу сайн унтаж амарч чаддаг гинэ. Уулзчаад нэг юм хийхгүй тантай уулзчаал нэг их юм хийж мэйхгүй жоохон унтаад идэг гэж магадгүй. Ингээ худлаа байх шаардлага байхгүй, маск зүүх шаардлага байхгүй, худлаа хэлэх шаардлага байхгүй. Худлааных гоё enjoy-дод байгаа ч юм шиг. Тэгээ түрүү нэг юм үзсэнтэй ингээд өөр хүнтэй хүмүүстэй уулзах нэг юм alter ego үүсгээд өөрөөсөө өөр хүн нэг дүр бүтээгээд alter ego гэдэг чинь одоо нэг дүр л гэсэн үг шүү дээ. Дүр бүтээгээд тэрэндээ ингээд тоглож монголоодох ямар шаардлагагүй байдаг. Хамтдаа ингээ гоё амар
enjoy-дж чаддаг те ингээд яг тухайн мөчт нь сэтгэл ханамжтайгаар гоё жаргалтай ингээд байж чаддаг. Тийм болохоор бас таныг тавьж явуулах дурггүй. Харилцаандаа ингээд яг авч үлдмээр байдаг юм байна л да. Гэтэ уус нөгөө өмнөх асуудлаасаа болоод бол яг ингээд цаашлуулж чадахгүй байгаа да тий. Abandonment issues за хаягдчих вэ гэдэг айдас, нөгөө нэг цухтагаад байдаг айдас энтер гэдээ бас байгаа ч гэсэн тантай байхдаа тэднийгээ мартаа та бас яг нэг юм жоохон дарамт мэдрүүлээд идэг гоо. Хөөе чи яава за яг одоо надад тодорхой юм уу? Өнөөдөр л одоо ингээл намайг авч ирэхэл ингээл суун муун гэхгүй юм болвол эсвэл надтай ингээ ирээдүй харж марахгүй байгаа юм бол би өөр хүмүүн лөө явлаа. Чамаа ингээ хүлээж идэг арга байхгүй. Миний хэл хязгаар гэж байна гэл нэг хүн чинь нэг тэгдэг дээ. Тим юм нэг хэлдэггүй. Тэгж ханддаггүй. Чимээгүй ингээд ойлгоод байгаа юм шиг санагддаг. Хараад ингээд толгой тохиод за ингэж байгаа бол ийм л юм байлгүй дээ гэд ингэж шатдаг учраас нөгөө хүн амар өөрийнхөөрөө тэг нэг юм жоохон бас гүлгэр хүн боохгүй юу? Жоохон гүлгэр, жоохон зүрүүд өөрийнхөөрөө энтер зантай. Тэнгүүд тэрийг нь ойлгоод тэг ингээд бас тойрын дунд таньдаг дундын хүрээллийн найз нөхөд гэж бас айгүйх байд юм шиг байна. Тэд нартай ингээд бас хамт ингээд найз майз руугаа дагуулад явхаар өөрийг нь ичмээр байдалд оруулаад байдаггүй гэдэг мессеж орж ирж байгаа юм. Найз нөхөдтэй ч гэсэн ингээд хоорондоо таарад юм яриад те яриа хүрээтэй байгаад ингээд яваад байж чаддаг. Ийм хүн болохоор таныг бас тавьж явуулах дурггүй. Гэтэ энэ бол ингээл нэг юм амар танд амар хайртай болохоор ч юм уу тий. Таныг ингээд алдаж чадахгүй болохоор өнтер гэхээсээ илүү жоох ингээд сонсохоор намааг ингэдэг болохоор надаа ийм мэдрэмж төрүүлдэг болохоор би хажууд нь өөрийнхөө тайван тухтай байж чаддаг болохоор өнтер гэсэн иймэрхүү юу нь бол мессежүүдийг өгж ийн л доо. Тэгээд энэ бол бас жаахан нэг бодлын бол хувиачсэн бодол. Гэхдээ хүн бол угаасаа эцэц дөрөгөл боддог амтнд тэрэнд бол нэг амар гомдоод ах юу байх вэ? Гэхдээ угаасаа ингээд өөрөө шахахтай байгаа тий өөрөө юм сэтгэлийн шахахтай байгаа хүн тэр минь энэ минь яаж байгаа бол би яаж туслах уу? Би эндээ яаж ингэж дүүрэн сэтгэлээр хандах уу гэж бодхоосоо илүү надаа ингээд байнга юм survival mode-тэй байгаад байгаа юм байгаа байхгүй юу? Байнга амьд үлдэх гээл тэмцээл нэг булчин шүмсэн чангараал өөрийгөө хамгаалах гал энэ орчлын ертөнцид яваад байгаа шүү дээ. Тийм болохоор байнга тэгж тэмцээд байгаа учраас тайван байгаа хүнийхээ дэргэд баймаар байд юм байна л да. Тийм мессеж бол гарч ирж байна. Жаахан тийм гэр бүшгэн хүн болохоор хажууд нь байхдаа маш тайван тухтай байдаг болохоор өөрөөхөө байдаг болохоор маскгүй байдаг болохоор бол тантай харилцааг бол үнэхээр тавьж явуулмааргүй байдгаа гэж гарч ирж байна. За хэдүүлээ одоо энэ харилцаанд танд өгөх ер нь зөвлөгөө юу вэ гэж асууад үзье. За энэ хүмүүсийн хувьд гэх юм бол сонсож байгаа хүмүүсийн хувьд та хоёр одоо та энэ бодож байгаа үнтэй нэлийн гүнзгий сүнсний холбоо ч юм уу эсвэл бол өнгөрсөн амьдралтаа ч юм уу өмнө нэгнийгээ мэддэг байсан ч юм шиг та хоёрын сүнс нэгнийгээ мэддэг ч юм шиг тэ амар бас жоохон дэлгэрсэн хүмүүс маань орж ирээ сонсож байгаа юм байна л та. Тийм мэдрэмж бол төрдөг гэж гарч ирж байна. Ер нь бол past life connection буюу өнгөрсөн амьдралын холбоо байна. Нөгөө нэг ханцуу шүргөгтүүдэд өнгөрсөн амьдралын учрал бий юу лээ тийм үг байгаад идэг. Тэр бол мессеж орж ирж байна. За тэгтээ нэг орж ирж байгаа мессеж нь гэдэг юм бол you deserve love. Та хайрыг хүртэх хэрэгтэй. Та бол хайр татмаар хүн. Та өөрийгөө хэрвээ би хайр татмаар хүн биш юм байна. Би юу н хайрыг хүртэх хэрэггүй юм байна гэж бодож байгаа бол таныг хайр хүртэх хэрэгтэй гэдгээ дахин нэг санаараа та бол маш хайрламар хүн шүү гэж бол хэлж байна. Worth waiting for буюу хүлээснийхаа шанд яг ингээд хүлээсэн шигээ том зүйлийг авна гэсэн утгатай юм бас үзэр гарч ирлээ. Юу гэсэн утгатай вэ гэхэд тэгэхээр ерөнхийдөө бол
цаг хугацаанд итгээ та ямар нэг юм хүлээж байгаа бол түүнд итгээ маш сайхан хайрыг хүлээж байгаа бол хүлээснийх нь хэрээр юм том зүйл өгнө гэсэн юм утгатай хөзөр гарч ирж байна. Give your relationship a chance буюу ер нь харилцаандаа боломж олго гэсэн хөзөр. За тэгээ нүү past life relationship байна гарч ирсэн байна. За тэгээд bottom deck дээр separation буюу time apart from your partner is on the horizon буюу ер нь ингээд салалт гэсэн хөзөр маань гарч ирсэн. Гэтэ энэ харилцаанаас илүү за одоо энэ ингээд Oracle-ийг сугалж байхад гаргаж ирж байгаа мессеж нь болохоор энэ харилцаанаас илүү танд өөр ингээд илүү хайрыг мэдрүүлэх ийм харилцаа ирж байгаа, зандаа явж байгаа, үүнийг хүлээгээрээ цаг хугацаа өгөөрэй гэсэн утгатай энэ харилцаа бол ингээд дуусаад танд цоошин хайр ирэх болно гэсэн ийм мессеж бол гарч ирж байна. За энэ хүрээд бол YouTube-ийн уншлага маань дуусж байгаа. За нэмэлтээр гэх юм бол тэр танаас ер нь юу хүсэж байна вэ гэж үзнэ. За тэгээ тантай холбоотой бодит зориг төлөвлөгөө юу байгаа вэ гэдгийг үзнэ. За хэдий ингээл тийм тухтай байна, би сайхан байна, энэ хүндээ би сэтгэлтэй гэж байгаа ч гэсэн энэ хүн ер нь цаашдаа яг ямар алхам хийгээд яг бодтойгоор ер нь юу гэж төлөвлөд байгаа юм бэ энэ харилцаанд гэдгийг үзээд тэгээд энэ одоо харилцааны цаашдын энэ харилцааны нөхцөл байдал юу нойроо 1-3 сард хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг үзнэ. За ерөнхийдөө бол нэмэлтийн асуулт нь энэ 3 тэг ингээд гурвалжилсан байдал ер нь яаж өөрчлөгдөх вэ гэж үзэх байсан боловч энэ одоо уншлаган дээр бол юу нэг бас нэг third party буюу 3 дахь чиглэлтэй холбоотой хүчтэй мессеж гарч ирээгүй учраас ер нь энэ харилцааны цаашдын байдал нь ойрын 1-3 сарын хооронд яаж хэрхэн өөрчлөгдөх вэ байгааг нь үзье. За YouTube-ийн уншлага маань бол энэ хүрээ дууслаа. YouTube-ийн уншлагын маань энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол лайк, subscribe, коммент үлдээгээрэй. За тэгээд дараагийн уншлагаар уулзлаа. Түр баяртай.